Багшийн дуу одоо зүгээр сонсогч байна уу те? Тийм ээ. Зүгээр ээ наач. За нэгдүгээр шат, хоёрдугаар шатаа төгсөн та бүхэндээ баяр хүргэе. Альва юм ингэж баяр хүргэж эхэлдэг. За тэгээд энэ олон хичээлүүдийг алдалгүй. За тэгээд зөндөө олон алаан хидаантай юм шиг те. Өөрөө өөртөө өстөө нэг дайн зарлцсан юм шиг. Нэгдүгээрт хилцүүлгээ тэмдэглэл эрх зүйл хэмжүүдэд бичиж чадсанд нь баяр хүргэе. Бас хилцүүлгээ алдалгүй орж ирсэн бол бас баяр хүргэе. За тэгээд өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт тэгээ сэтгэл зүрэх цаг хугацаа гаргаад өөртөө хайртай байх тухай ойлгоод чи өөрийгөө одоо та хэдсээ нэг 2 сар баг 3 сарын хугацаанд хайрлж юу яач вэ? Энийг яаж оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү манайхаа. За тэгээд өнөөдөр хэдүүлээ 1 2 турсныхаа хилцүүлгийг эхлээд нэгдүгээр шатыг нь ерөнхийд нь базаад хийцгээе. Өнөөдөр багшаасаа та бүгд маань яг хичээлийн туршид юу асуумаар байгаа юмсуудаа голчтон асуусан. За тэгээд хамгийн анх ер нь яг яаж явж байгаа ирсэн сэдвүүлэгч нэгдүгээр шатныхаа ард төрч хоорондоо уулзтаагүй шүү дээ тий. За тэгэхээр танилцааг байгаа бас. Гэтэ ихэнх нь таниадах юм. За тэгээд яаж явж байгаад орж ирэв те хаагур явж байгаад орж ирэв ямар зүйлсүүд тохиолдов багштайгаа микрофоноо нэгээд толцоо. За эхнээс нь шууд явчих Баянцлаас эхэлчихтэй. За сайн байна уу шаа. За ямар мэд үү? Нэ. За би чинь яаж явж байгаад орсноо нэрээ яг сайн санахгүй байх чи юу лээ. Үе нөгөө аяга дээдсийн үг. Тийм нэр. Аяга дээдсийн юу гэсэн подкастыг сонсож байгаад энэ явж байгаа зүг чиглэл чинь дэндүү харамсмаар юм гээд яг хон хариулаа явж исэн чинь тэгээд цог цосоод нэрээ юу илээ гэж бодоод. Тэгээд хийж байгаа зүтгэл чинь сайхан. Даанч явж байгаа зүг нь харамсалтай гэсэн. Тэгээд тэрийг нэрээ сонсоод тэгээ багшаа орж ирсэн. Тэгээд нүүштэй бэлтгэлийн юу орж ирсэн юм байна. Тэгээ багшаа хон хариулаа явж байхад одоо юунд нь харамсдаг юм бэ? Өөрийнхөө нэг жинхэнэ дэмжгээр үйл ажиллагаа шүү дээ. Яа бид гэн яагаад зүгээр хон хариулаа яваад таамаг бодоод гэх. Нөгөө нэг үхрийг хариулахын явуулсан чинь үхэр нэг өдөр гинт би яг юуны төлөө үгс идээд байгаа юм бол гэж бодсон чинь гэгэрцэн гэж байгаа тийм үү? Яг тэрнтэй адилхан за нэг би нэр яг юу хийгээд хон хариулаа яваад байгаа юм бол доо гэдэг талаараа бодсон бахан. Тэгээд нүгэлч тэмсгэл дээр нь тэгж байгаа сте. Хоныг хүн нь хариулаад хүнийг нь хүн хонь хоёрыг нь байхад нь хариулдгаа гэдэг. Энд дээр юу гэж бодож байна? Тэ байгалийн цагаагаар байгалийн хүнээ байгалийн шин сорилтонд бэлдээд тэгээд нэг байлгадаг байгалийн ингээс энэ сорилт өгөөд байгалийн ингээс сануулж идэг ингээд тийм тухтай бүс байлгадаг өөрөө тийм хариуцж байгаа эзэн юм байлгаа. За тэгэхээр нүүдэлч тэмдэглэл дээр яг малчин аж ахуйн талаар тэрний гайхамшигын талаар за мөн тэр цаана байгаа тэр те бид нар адуугаа манад хонсон чинь адуу манжгаа хүнийг нь мянган оддууд хитэн сая живэ оддууд манч хонд юм аа гэл иймэрхүү юмнууд ярингууд яг малчин гэдгээрээ бахархаж омох шүү. Би тий багш омгсон гоё. Би уг нь ингээд малдаа дими байна да гэж батсан чинь тэгээд юу харуулсан шүү. Сорон морно гэж хэлсэн байсан. За нүцтэй бяцлаад явж байна. Энэ угаасаа миний сурах чиглэл энэ юм байна гэж. Ойлгохгүй. Тэгэхээр нүүдэлч тэмцэл дээр ер нь бол яг энэ малчин аж ахуй өвс соёл дээр суурилсан. Багш нь өөрөө малчин байгаагүй ч гэсэн те. За яг энэ малчин гэдэг талын дээр цаана байгаа ухаан. Баргийн хүн өөрийгөө нэг тийм малчин гэж дураараа хэлцдэггүй юм байна л да. Би малчин гэж өөрийгөө хэлж ивэл тухайн хүн байгалыг таньсан, огтөр ертөнцийг таньсан те. За тэгээд 1300 мэрэгшилтэй тийм хүн өөрийгөө зоригтой малчин гэж дээр үд хэлдэг байсан байгаа. Одоо тэгсэн бид нар эсрэгээрээ малчин гэж хэлж байгаадаа ичмэр нэг тийм хөдөөний юм шиг те. Ингээл нэг юм хөдөөний гэдэг юм өөрийгөө бодлолгүй дорой гэдэг юм ичмэр үйл ажиллагаа болцсон. Тийм цаг үе ирсэн. Тэгэхээр дээр үед болохоор чи ерөөсөө малчин гэж хэлж ивэл тухайн хүнийг дээдэд тооц гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ малчин аж ахуй өвс соёлоос ямар их холдсон байгаа нь харагдчихна. Тэгэхээр би дээр бас чиний нэг бэлсгүй аясгуу хийж байгааг чи хамгийн анх хийж байгааг чи харсан. Тэгээ тэрэн дээр би өстөө нэг гоё татаж унтлаа энэсэн. Ягаад энэсэн бэ гэхээр тийм гоё өөрийнхөө чөлөөтэй байгаа, тийм гоё цайлхан цагаанаараа байгаа тэр Монгол нэг тийм залууг би дандаа хөгшин хүмүүсийг харж явж ирсэн тийм залууг хараагүй байхгүй. Тэгсэн чинь тийм залууг олж хараад миний хувьд маш их бахархал төрөөд би чинь ингээд бүр эхлээс чинь дуус хүртэл үзсэн. Би өөрөө яг хөдөө байж таарсан. Яг интернет дээр яг тогтоо газар очиод тэгээд нэг одоо чиний нэг лайв юмсуудыг чинь үзээд үгүй ямар гоё юм бэ? Би яг чиний хажууд гараад ингээ очиод хамт бэлсгүй байсан юм байхгүй тий. Хэрвээ хажууд чинь хамт байсан бол гэж маш их бодсон. За тэгээд энэ хичээлүүдийн туршид ямар хичээлийг илүү онцолж өөртөө ажилласан бэ? Чөлөөлөл. Тэгээ багшаа би ингээд юу яагаад ер нь их гомдод тунайгүй юм байна, гайгүй юм байна гэж бодсон чинь сүүлд нэг аюугаа дээд зогсны дараа харин
асуудал байсан юм байлаа. Би нэг өдөр яг хөгжим сонсч явж байгаа. Тэгээ өөрөө ирэхгүй уйлаад ирэх хүн байж өөдөө гэсэн чинь уйлаад. Тэгээд тэр мэдрэмж алдахынд бол дахиж цааш нь өргөжлүүлж бодоод тэгээ уйлаад машинтаа явж исэн болохоор тухтаа явж исэн болохоор бүр сайхан гоё машинаа өрүүлээд ирлээ нэг гоё уйлж уйлаад тэгээд чөлөөлөх хичээл гоё орсон. Яг сүүлийн юугаар. За чи нэг хичээлийг ингээд за бусдад ингээд тэгээ бүх одоо монголчууд чамайг сонсныг үл чи 10 хичээлийн аль хичээлийг сонгож хэлбэл тавих вэ? Би гэгээр хичээлийг сонгож тавина гэж. Яагаад тэгээд л Гэгээр зүү тань мэдгүйгээ авчих юм бол яг одоо миний харж байгаа энэ өнцөг өөрчлөгдөх юм бол дагаад их зүйл өөрчлөгдөх юм билээ. Би яг ингээд хөдөө ингээд малчин гэдэг өнгөтэй би өөрийгөө ингээд ямар ч мэдлэггүй сурлаггүй тэгээд нөгөө нэг чадвар нь хүрээгүй болохоор ингээд мал дээр гацсан ингээд бодоод байсан чи гүйл юм байлаа багшаа. Миний чинь гадгаа болохоор ингээд малыг чинь ингээд малдаад өөрийнхөө хайртай хүмүүсээ хамгаалаад ингээд яваад байгаа юм билээ. Ингээд тодорхой хэмжээний тийм болохоор ингээд гэгээр хичээлийг өгчих юм бол нэлээ одоо хүн ойлгох тухайрлаа харж байгаа өнцгөө өөрчлөх юм бол тэгэл амьдрал бас дагаад өөрчлөх юм лээ. Зөв. Тэгэхээр тэр гэгэрлийн талаар багш нь одоо жишээл өөрөө гэгэрл ярьж байгаа мөртлөө өөрөө бол одоо жишээл гэгэрсэн үгүүгээ бол шүүж бол мэдэхгүй, дүгнж бол мэдэхгүй. Ямар ч гэсэн гэрэл гэгээд тань мэдгүй ойлголт тухайлуудыг байнгын хайж явдаг. За тэгээд дээрэс нь бас би чамд хэлэх нэг юу гэхээр за хөдөө амьдарч байгаад хөдөө 10 жилдээ сурж байгаад оюутан болоод ирдэг залуучууд маш их олон. Гэхдээ тэд нар энэ Улаанбаатарын соёлыг те одоо Монгол соёл гэхэд хэцүү шүү дээ. Улаанбаатарын соёлыг энэ нийгэмшлийг бол ойлгож таньж энд бол дадж чадна. 10 жилиг хотод сурчаад тэнгуүтэ гинт хөдөө очиод амьдрна гэдэг бол тийм сурчих зүйл бол биш. Дээрэс нь ингээл очиод нэг хүнийг нэг хонинд явуулаа гэхэд чадахгүй байхгүй. Тэгээ яаж тэнд нэг 2 3 жил болсон ч би дааж тэгж малж чадахгүй. Тэгэхээр хэн болгоны сураад байдаггүй чаддаггүй тэр өндөр боловсрал өөрт чинь байгаа. Мөн дээрэс нь энэ цаг үед хардаа одоо малчд буюу энэ Монголын мал Монголыг авч явж байгаа байхгүй юу? Монголоор нь байлгаж байгаа хамгийн сүүлд тисэж авч үлдчихэж байгаа ганц зүйл юм. Тэнгууд залуучууд болохоор ингээл те хөдөө ингээ амьдрал хэцүү юм байна, тийм байна. Одоохондоо тийм байж болно. Удахгүй юмыг өөрчилнө. Ялангуяа одоо баян зүйлээ өөрчилнө гэсэн. Эргэн тойрондоо наана байгаа малчтайгаа танилц амар гоё холбоо сүлбээг үүсэг. За тэгээд бид нар малчин гэдэг чинь ийм утга учиртай юм байна, ийм гоё юм байна, ийм үнцэнтэй юм байна, ийм авгаа юм байна. Бид нар Монголыг яг энэ монголоор нь байлгах сүүлийн хүмүүс юм байна гэдэг талаараа өөртөө тийм бахархаж, омгшиж бас энэ зөв тань мэдхүүгээ бусдад түгээн дэлгэрүүлж яваарай. Сонсож байна уу? Сүүлийн өгүүлбэр байхгүй болсон гэж. Бусдад нь сонсогддог. Сонсогдсон. За тэгэхээр хараа бүх яг энэ малчин үр соёл аж ахуйн юмсуудаа гоё зүгэлсэн болондоо эргэн тойронд байгаа малчин залуучуудаа түгээн дэлгэрүүлж гэрэл гэгээгээ дэлгэрүүлж түгээж яваарай гэж байна. Заагш. Тэгээд болж игэл эрх зам мунаас багш нь очихыг хичээнэ. За. Би ингээд дотроо ингээд байнга ингээд бодоод явдас. Би за ингээд нүүдэлчтэй юмсгал гээл ингээд ярьж байна. Ийм тийм юм ярьж байна те. Ингээд би нэг гоё юм малчин залуучтай яг ингээд хөдөөнөө яг ингээд багасаа маллаад өссөн тийм залуучуудтай танилцсан. Тийм холбоо сүлбээг үүсгэх гэсэн гэж маш их боддог байсан. Тэгсэн чинь эхнээсээ орж ирж явах шиг байна. Тэгээд хажуудаа одоо жишээлбэл ганцхан гэр барьчих гэж байгаа. 2 3 гэр барьчих гэж байгаа. За тэгээд нэг ном сумтай болчих. Бэлгээгээ сайн хийдэг болчих. Тэгээ ном сум буюу намнаа харвааг сайн чаддаг болчих. Тэгээ морин дээрээс жолоо цулбараа атахгүйгээр харваа сурчих. Ирж байгаа залуучуудаа зүгээр л ингээ морь унаал ингээ явах биш те. Морин дээрээсээ яг тэр ном сумаа барьцсан ингээл жолоо цулбараа атахгүй хараж маралцсан бас нэг тийм гоё даан бамаар ш те. Тэгснэ морин дээрээ бэлгээ хийж мэгээл тийм нэг тийм гоё. Тэгээ багшийн бас нэг мөрөөдөл энэ зам багш нь нүүдэлчдийн наадам дээр очиод бугуул худалдаж авсан. Тэгээ завхан сая хөдөө явж байхдаа бугуултаж сурах гэж би баахан нөгөө нэг шон бугуултлаа. Тэгээд би ерөөсөө нэг хон ямаа бугуулт гэсэн чи бас сайн чаддгүй. Тэгсэн чи эхнэрээ болохоор би маш сайн бугуултаа тэгээд. Адам болоо болохоор ерөөсөө бугуулт чаддгүй. Ямар ч ихний ээлжинд бол нэг айтайхан зөв ирэхэд сурмар айцсан одоо яадгийг яасан юм байгаа одоо чамаас очиод сурах байх. Одоо шалгуулна. Би одоо яг эндээ ингээл Монгол боловсруул ингээл нүүдэлчтэй ухаан ярьдаг мөртлөө яг хөдөөнөө очиод ингээ яах юм бол би юу ч чадахгүй байхгүй. Задаглаад нэг эвтэйхэн морио олныг эвтэйхэн унчих байх. Тэгээ морио ундаг хүн чинь өөрөө ядаж морио имэлээд те чаддаг байх ёстой ш та. Амгаа хазаараа өөрөө ингээд тэгсэн чинь тэр юмнуудыг багш нь бас сайн чадахгүй. Тэгэхээр нэг тийм гоё хөдөө очиод нэг гоё өөрөөс чинь тэр яг энэ малчин ухаанаас ядаж нэг зах ухаасан сурыг гэж бодож байгаа. Тэгээ очиод сурах гэсэн чинь тэгээд зарим юмсуудаа чадахгүй байх үү те. Тэгэхээр өшөөсөө хичээгээр. Сая ярт нэр
хичээх бол нэрээ оног боллоо тэгээ багшиг ирсэн чи хөдөө гэж насаараа байдаг гэдэг. Морь боголт чаддаг байх хэрэгтэй. Тэгээ морийг ер нь ингээд нэлээсээ эрэмгийн эзэмшсэн байх хэвээр. Багш нь ер нь бол мориноос нэлээд тийм айдаг дүү байжгаад ер нь сүүлийн үед нөгөө морьтой ил нэлээд сайн танилцаж эхэлж байгаа. Тэгээ нөгөө морин дээр мордох цаг нь их бага юм. Тэрнээс ууг надад нэг тийм морийг азаргадаг тэр нэг зам төлөв нь бол байгаа байхгүй. Энийг ингээ азартаад ингээд нэг бүр идлээд те. За тэгэхээр хоёлаа нэг удахгүй уулзах ерөөл тавья. Гой 100 мөн очиж уулзъя л да те. Тэгээ шаа. За тэгээд дараа нь багшаасаа асуух асуулт байл асуугаарай. За. За, дараагийнх нь баяраа. За. За эхний асуултанд хариулах уу? За тэг. За би чинь таныг яаж хийсэн? Фэйсбүүкээр Баярыг гацчих уу, миний гацчих уу? Баярыг гацсан нөгөө ажил дээрээ бахарч байгаа гацаад байна. сая нэг дуудлага орж ирээд гацчихлаа. За би болохоор багшийг бүр нэг одоо энд орж ирэхээс өмнө хэдэн жилийн өмнө фэйсбүүкээр нэг хинтээ ярьж байгааг нь харсан. Ярьцлагыг бас л нэг сонирхлын сэдвийн дагуу яг гой юм ярьж ирсэн. Яг тухайн үед бас астрал бислал ярьж ирсэн баг. За тэгээд за энэ долоо байна та гэж. Би чинь нэг өөр шигээ бас нэг гой сонирхолтой юм хүмүүсийг хайж идэг. Ер нь олддог шүү дээ. Одоо энэ чи бол айгүй олноороо олцоод байж байна. Маш гоё юм. За тэгээд ер нь нэг сургалтанд суух ёстой мэдцэн яваад байсан. За одоо цаг нь ирсэн дээ. Одоо суух ёстой даа гэл. За тэгээд нэг алтан дээр үнэн аялалгуун дээр очиж суусан. 2 жилийн үдсэн. За тэгээд ойлгол эндээс юм сурах ёстой юм байна гэл. Тэгээд Монгол бичгийг ямар агуу Монгол бичгээс чинь бас чухал юм олж авд юм гэдгийг ойлгоц явж ирсэн. За тэгэл сүнс хайр гаргийнхандаа ярилцсан гэдэг анхныхын бичлэгийг олж үзэж байгаа. YouTube дээрээс. За тэгэл хоёр дахьын үзэл. За тэгэл улам амтшаал багшийн бичлэгийг үзэл. За ийшээ авах юм ингээл шууд шийдэл. Тэгээд нэг хоёр өдрөөс хойш шууд за ийшээ орё гээл. Энэс өмнөх нэг илээхэн гэдээ бас энэ нэг юм байсан. Энийг сурвал бас болох юм байна да. Тэгээ нараа нэг тийш шийдчихгүй явсан чинь багш их гарч ирээд. За яг энэ юм байна гэл. Тэгээ бүр бяцлал гэдэг үг нь намайг аюулг татчихсан. Тэгээд Монгол бяцлал гингүүч яг тухайн үед миний яг нөхцөн бүрдсэн байсан юм мэдлэгээ. За энэ шийд зорих хэрэгтэй юм ингээд чиглэлээ авч явж исэн юм. Тэгээ яг л гоё таарсаад орж ирсэн дээ. Тэгээ нэлээд хүлээж ээж орж ирсэн. Манай ард чинь бүрдэхгүй удаад. Тийм. Зуны цаг мөн таараад бас тий. Зуны цаг таараад. Наадмын өмнөхөн байсан шүү дээ. За тэгээд нэг ийшээ орж ирсэн хөвгтэй. За тэгээд орж ирээд хамгийн онцлог хичээл нь. За миний хувьд онцлог хичээл одоо юу гэх юм. Одоо хамгийн чухал гэж үзээд байгаа нь одоо миний ихний хэлцэнд бол амьсгал болчиход байгаа. Яг чөлөөлөлт бол нэлийн чухал те чөлөөлөлт хайр хоёр бол хамгийн чухал юм бол чухал. Одоо алийг дэгтэх нь бол хэцүү. Миний хувьд яг одоогийн нөхцөлд бол би амьсгалыг чухалчлаад байна. Тэгээд амьсгал гэдэг зүйлээр одоо өөрийнхөө эдисийг хүчрхэгжүүлэх одоо нэмэх тэр талын юмд бол анхаарах талтай байна. Тэгэхээр одоо миний хувьд тэр одоо хамгийн чухал байгаа юм. Багаас нь гэсэн. Юу гэх хамгийн анх чухал зүйл бол тэр байгаа юм. Чөлөөлөлт хайр хоёрыг одоо нэгэсний дараагийнх нь юм болоо. Миний бол одоо ажиглалт анзаарах ухамсар хамгийн одоо чухал хичээл байсан энэ амьдралын туршид. Би ажиглаж анзаарч чадсан болохоор чөлөөлөлт гэж яагаад хэрэгтэй? Гэгэрэл ер нь яаж явагддаг юм? Гэгэрэл хүний амьдрал дээр яаж буух юм те? Тэгэд нь хайр гэдэг зүйл яагаад нэг л болчихгүй юм? Би одоос бил ингээл гэр бүлтэй ихнэр хүүхдээсэн. Тэгээд би одоос бил багасаа өөрөө аав ээжээр салсан. Тэгээд би хизээч одоо хүүхдээ өчрүүлэхгүй гэдэг бодолтой байсан. Тэгээд яагаад салчихж байгаа юм те? Яагаад салахгүй байх шийдвэрийг би гаргасан ч яагаад амьдрал салчихж байгаа юм те? Гэх мэтлийн юмсууд дээр би ингээл ажиглаад анзаараа яваад байгаа байхгүй. Хүний амьдрал яг юу болоод байгаа юм бэ те? Фак бүр яг. Тэгээ юм энэ гэгэрэл энэ одоо ингээд хичээл зааж байгаа багш нар чинь яг энэ гэгэрлийн яагаад ингээд гүйц тайлбарлалтгүй хүмүүсээс хордуулаад байгаа юм бэ? Ажигл анзаар гэдэг өөрийгөө ажигл анзаар яг юугаа яаж ажиглаж анзаарах юм? Яг юуг ажигл анзаар гэдэг юм те? Талархаж гэж яах шиг, гэрс гэж яах шиг одоо бүх юм ямар ч тийм суургүй, үндэсгүй яваадсан. Тэгэл би ажиглаад яваад байгаа юм. Гэж яагаад энэ дундаас анзаарсан зүйлсүүд байна. Тэгээд тэрийг би амьдралын туршид боловсруулсаар байгаад ухамсарлсан зүйлсүүд байна надад. Тэгжиж энэ 10 20 хичээлүүд боловсроод байна. Дээрэс нь одоо жишээл миний сэтгэл хөдлөл явж ерөөсө бүх юмний одоо жишээлбэл одоо ингээл би зовоол яваадсан чинь тэрний цаана миний нэг зүйл засагтаа яваад байгаа юм. Өмнөний зан төлөв засагтаа яваад байгаа юм байна. Би чинь мэдлэг чадвар дутуу байгаа юм биш үү? Би өөрийгөө айгуулаад ингээл мундаг гэж бодоод явсан чинь би зөв мэдчихэд яваад байгаа юм чи чадахгүй байгаа юм биш үү гэл. Энэ олон хүмүүс чинь ерөнхийдөө энэ дээрээ л алдаад байгаа юм биш үү?
Энэ бүх зөндөө олон ингээ Монголын төлөө явдаг, игээр л гой тэнгэр ухаан ярьдаг газрууд байна. Тэгэл явж байгаад нэг мэдэхэд ингээл хүмүүс нь гарцсан байх юм. Нэг мэдсэн багш нь ингээл тэ уналтанд орцсон явж байгаа ингээд энэ бүгд яг юу болоод байгаа юм бэ? Эдгээр ягаад одоо би ингээл энэ бүх энэ Монголын төлөө явж байгаа газруудыг нэгтгэх тийм мөрөөдөл хүсэлтэй явдаг гэсэн. Тэгсэн чинь тэд нар чинь дотроо нэгдэлтэй биш байд юм байна. Тэгвэл яагаад ингээл тэгэл би бас өөрөө хүмүүс цуглуулсан чинь дахиад нэгтгэж чадахгүй байна. Дахиад яагаад тэгэл тэ ингээл яагаад гэдэг асуулт гарч ирэх тусам надад ажиглалт маш ихээр явагдаж эхэлж байгаа. Энэ дунд бас би анзаарч эхэлж байгаа юмсууд. Ер нь ингэдэг дээ. Би энийг дотроо боловсруулж эхэлж байгаа. Тэгээ энэ дундлаас одоош бид миний хамгийн чухал хичээл нь одоо нэг ажиглалт анзаарах ухамсар өөрөө энэ 10 20 хичээлүүдийг боловсруулсан байгаа байхгүй явж. Тэрнээс би ингээл лаг гэгэрчээд биш. Би одоо тамиг тат чинь хаяа пив ууж чинь те. Тэр гэгэрсэнтэй биш. Би зүгээр ажиглаж чадсан болохоор ч юм анзаарч чадсан болохоор. Тэгээ би зөвхөн одоош бид бусдыг дандаа буруутгахгүй болж эхэлж байгаа юм дээрээс хамгийн гол юм. Аль болох өөрөөсөө бурууг хайгаад энэ дэр би яасан бол би арай дээр байсан бол би илүү жоох юм байсан бол энэ бүгд арай өөр байх байсан гэж өөртөө дандаа ингээд юм тохож эхэлж байгаа. Тэгээ сүүл рүүгээ энэ маань хитрээд юм болгоныг буруутгах одоо өөр дээрээ авч ирээд одоо хорвоогийн хамгийн их золонтой шиг болж байгаа. Тэнд болж байгаа даймаа яг надад ямар хамаатай гэдэг. Тэгээ одоо унтаа. Юу ч тэрийг хүртэл би өөртөө авч үзэж байгаа. Ингэснээр хамгийн гол нь би ёроол руу унах тусам ёроол руу очих тусам би ганцаардж байгаа юм. Би айж байгаа юм. Би хинч биш болж байгаа. Тэгээ тэр дунд би өөртөө уулзж байгаа байхгүй юу? Би сууд юм биш үү? Би арчаагүй юм биш үү? Би юу ч чаддаггүй юм биш үү? Би ингээл сүртэй юм болгох санаа зовоол ингээл эцэг дүндээ би хийж чаддаг нэг юм цөөх юм биш үү? Тэгвэл би одоо өөрийгөө хичээж хэлэх гаа гэж ингэж хэлж байгаа байхгүй юу? Хамгийн чухал. Энэ зүгээр миний хувьд таны хувьд одоо өөр байж болно шүү дээ тий. Хон тоногс байдлаас өөрөөр саяхан бас би таны над ажилд анзаарах ухамсарлахыг нэг юу болгож ирсэн те. Нэг томьёонд оруулж ирсэн. Саяхан хичээл. Айгуу гоё. Өөр тохиолдож байгаа тэр үйл явдал дээр одоо энэ ажиглалтыг нэмвэл зааж тухайн аюуг бас мартах гэдэг томьёо юуцэн томьёолоод өөртөө код болгоод үүсгэчүүл зүгээр юм байна. Тэр үед ухамсар ажиллаад эхлэх юм байна. Нэг ойлгож ирсэн. Би чухал юм байна. Амьдрал их хэрэг тэрг болох үз зүйл байна та гэж бодож ирсэн. Тэгэхээр нэг одоо яг ингээл алдаа гаргахаар бид нар ингээд ингэдэж штэ тэгээд за алдаа гаргангууд яг алдаа яг яагаад үүссэнийг нэг бол бусдаас за дараа нь би өөрөөс авч өөрийнхөө яг юунаас нь авч үзэх гэхээр алдаа яагаад үүссэнийг ажиглаад байнгут анзаараад байнгут юу исэн бэхлээр миний нэг юм алдаатаа тань мэдгүй итгэл өмшөлт дурсамжууд алдаатаа нэг юм сонин сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд би сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүйгээс болоод гаднаас ирж байгаа хүлээж авч байгаа мэдээллүүд дээр ажиглалт анзаарах ухамсартай байж чадаагүйгээс болоод надаас алдаа гарсан байгаа байхгүй. Би тэр үед хэрвээ би тэр сэтгэл хөдлөлийг удирдсан байсан бол ийм болохгүй байсан шүү дээ. Би тэр сэтгэл хөдлөлийг удирдсан бол би тэр нь тэгж хэлэхгүй байх байсан шүү дээ. Би тэгж хэлээгүй байсан бол өнөөдөр энэ харилцаа хугацаанд байж ах байсан шүү дээ. Би сэтгэл хөдлөлийг удирдаагүй шүү дээ. Би тархиндах мэдээлэлтэй захирагдсан байна шүү дээ. Энэ мэдээлэл хаана хизээ надад суугдсан бэ? Би яагаад ийм итгэл өмшөлтөй болцсон бэ? Тэр нөгөө нэг бидэрт ямар нэгэн алдаа гарангууд бид нар алдаанаас юу ойлгож ухаарсан гэдээ өнгөцсөн орхичод байгаа байхгүй. Арай дээрүүд нь юм ойлгож ухаарна. Тэнгууд тэндээс зүгээр хохирлоос нь юм ойлгож байгаа болохоос биш тэрийг наан нь яаж биш шийдэж болох байсан. Тэнгууд явж харангууд л миний нөгөө нэг юм алдаатай сэтгэл зүйл байгаа байхгүй. Тэгэл миний бахархлыг хүндчихлээр би ингээл амар хасад дүрлзээд байдаг. Тэгээ жоохон нэг тийм ингээл миний одоо ингээ баг насанд байсан юмнууд ингээл миний юмнууд хөдлөөд идэг гэсэн байгаа хэдэн жилийн өмнө. Юу вэ гэхээр хүн ингээд баг байхад би ингээд биеэр жижигхэн. Тэгээ би дээрэс нь хар. Тэнгууд хүмүүс намайг ингээд жижигхэн хар уцаа мацаа ингээл дууддаг. Тэр нь би амар эмзэглэдэг байж тээ. 7 8 дугаар анги манг одоо оюутан байх үе мэдээ те. Тэнгууд одоо бүр сүүлргөө ингээд одоо тэр чинь нэг хин нэг намайг ингээд хар бацаа ингээл юм уу хар гэж дуудана штэ. Хар жижигхэн арчаагүй дороо муу нусан гүлэг гэж байгаа юм шиг нэмэлтээр тэгж сонсгож байгаа юм шиг надад тусдаг. Ойлгож байна уу? Өмнө нь бүр их хоримтлагдсан байсан зүйлсүүд хараа гэж дуудахад л мөн хар жижигхэн арчаагүй турхаа бацаан юу хэдэн те амар их өгүүлбэр хүнд үг хилцсэн юм шиг надад тийм гүн тусчих واخхой. Тэгэхээр чи яг юунд тэмцгэлдэг байсан бэ? Бага бахта 10 жил тахтаа ч юм уу. 10 жил тахтаа. Би ч угаасаа доромжлын бүх хэлбэрт аюу амар дүрл заастай. Нэг багын юм таалаад. Нэг хулгай хийсэн хүн намайг хулгаад хамтарсан гэдэг. Би хулгай хийхгүй төлөвлөснөөс хойш
Тэрнээс хойш тэр мэдрэмжийг авснаас хойш ерөөсөө л намайг доромж үг хэлэхдээ л айгүй их оролдог. Ерөөс атар хэмжээний уур хэлэн гарч ирдэг. Би ч уур юм тэгээд доромжлуулах үед тэр уур хэлэн гарахад эргэн тойрны 50 хүмүүс л тэгэл бүгд л айгаал дийгэл юм билээ. Доромж гэдэг тэр утгыг авах төдийд л ер нь яг үгэн дээр биш. За бүр хулгай гэдэг үг ороод ирэх бүр баларсан юм байна. Тэгээ бүтгүүлэх зураг тий. Хэлмэгтэд үзсэн учраас тэр хэлмэгтэл гэдэг зүйлийг амар үзий яддаг байсан. Тий. Одоо яасан юм байгаа тий. Чөлөөлт хийгдэл байгаа. Тэрэн дээр хамгийн чөлөөлт хийгдсэн. Хийсэн гэж бодож исэн хийгдэг байсан. Ахаал хийсэн. Одоо ахаал хийгдэг үл гэж таарсан. Тэгээ ахаал хийсэн тэгэл явж байна. Өмнөхүүдийг бид нар чөлөөлж чадсан болохоор дараа нь илүү ихийг ойлгож гардаг. Өнөөдөр миний нэг зүйлийг чөлөөлсөн гэж бодох дараасаар би илүү хөгжсөн байх байхгүй амьдралын туулалтаа цаг хугацааг илээсэн те. Тэнгууд өнөөдрийн өөрийгөө харангууд дахиад чөлөөлөх байгаад идэг. Тэгэхээр хүний чөлөөлсөн гэж бодож байгаа эсвэл амьдралын хувьд томоохон одоо хүн надад шоконд оруулжсэн хүнд үйл явдлууд би тухайд бол чөлөөлчихөж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэнгууд явж яваад гараад ирсний хар дээр дахиад чөлөөлөх юмнууд байгаа л байдаг. Тэгэхээр бидний амьдралд юу үнцэнтэй байгаад байна гэхээр хамгийн гүн гүнзгий хэцүү амьдралыг туулж исэн тэр үеуд, тэр асуудал бэрхшээлүүд, тэр зовлонгууд, тэр шокны үеуд, нэг мундалтын үеуд тэр үеүүдийн ухаарал гэгээлсгэл ерөөсөө дуустгүй юм билээ. Би өнөөдрийнхөө ойлголтоор дахиад би 2 3 ажлынхаа ямиг бодонгот дахиад өөр юм олж хараад өөр ойлголт ухаарлуудыг аваад өөр зүйл талархаж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чөлөөлт дуустгүй гэдэг нь ерөөсөө юм. Тэгэхээр өмнөх чөлөөлтүүдийг хийх хэвд бол хийсэн. Гэхдээ дахиад өнөөдрийн өөрийнхөө харахад дахиад юм өөр. Тэгэхээр яг одоо бүх зүйл өөрчлөгдөж байна. Цаг хугацаа, огтхон ертөнд зэрэгж байна те бидний амьдрал хүрж байна. Тэгэхээр хоёул одоо яг түрүү ярьжсэн дахиад өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ өөрөө агшиндаа байх гэдэг ойлголтыг гаргаж ирдэг. Яг одоо цагтаа байх. Юуг болцсон чадцсан гэж ойлгож байна. Тэр бол өнгөрцөн бохгүй байсан. За би энэ дээр овоо юм ойлгочлоо одоо мэдлээд таньчлаа да. Гэл бодонгууд дахиад би ингээд одоо цагтаа байхгүй бол дахиад шинээр тэрийгэ шинжлэхгүй бол би дахиад сайн хിവэрэ үлдэж чадахгүй болчихж байгаа байхгүй. Би одоо энийг чөлөөлсөн болцсон гингууд чинь дараагийн цаг үед би дахиад шинэ ойлголт ухаарлуудаар тэрийг харахгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүн өнгөрснөөсөө судалж дуустдаггүй. Тэгвэл би юуны өнгөрсөнг авч болох вэ гэхээр би дахиад Чингис хааны өнгөрсөнг авч байгаа байхгүй. Би тийм амбицтай гэсэн үг. Өөр би юуны өнгөрсөнг авч болох вэ? Тэг тусам надад ойлголт ухаард байнгын орж ирнэ. Тэгэхээр би Чингис хааныг авч үзсэн болохоор ч юм уу Тэмүж хахыг авч үзсэн болохоор надад байнгын нэг тийм ямар нэгэн алдаа оноо жаргал зов асуудал бэрхшээл ямар нэгэн зүйл тохиолдоход тэнд тэгжсэн шүү дээ. Тэр үед тэгжсэн шүү дээ. Энэ дээр ингэж алдсан шүү дээ. Одоо би яг яах ингээл нэг тийм гой бодлоод орж ирэл тархич ингээл байнгын ингээл юм завтай юм шиг завгүй юм шиг завтай байнгын хөгжөөд байх боломжийг тэд надад олгогдож шүү дээ тийм ээ. За аль хичээлийг одоо шилбэл одоо нийт Монголын ард түмэнд эсвэл дэлхийд сонсох аль хичээлийг чухалчлаа. Ер нь бол шууд чөлөөлөлт орж ирж байна. Хамгийн ихний чөлөөлөлт та нар хийх ёстой. Бүгд мэдрэх байхгүй чөлөөлөлтөн дээрээс. Ямар чөлөөлөл хэмтэй юм бэ гэдгийг ойлгох гэсэн. Би бусдад чөлөөлөлт гэдгийг л ойлгуулахыг одоо бус хүмүүстэй мэдэхгүй хүмүүс. Ингээд та нарын дотор ийм байдаг шүү. Өнгөрснөөс ингээ аваад ингээ явж идэв. Тэ? Одоогийнхоо оюуханаар очиод нэг бодоод үзгээд тэрийг л ойлгуулчихвал нэлээд юм их баг. Тэгж бод. Заримдаа ингээл ажлын газараа ч юм уу гэр бүл хамаатан сад найз нөхдөдөө уулзсангууд юу үрцэн явж байгааг нь харагдаж байна уу? Одоо энэ ажлынхан тал байна. Нэг мэдэхгүй ингээ явж. Тэгээд тэрэндээ захирагдаад явж. Өнгөрсөндөө юу гэсний тэр хүн одоо цагтаа байхгүй. Тэгэл өнгөрснөөсөө шалтгаалсан нэг хүн нүгэл цаар юм ингээл яваал. Тийм тэр нь бол ингээ харагдаж байгаа байхгүй. Энэ хүн чөлөөлөх юм айгүй их насаар их байна. Гэл тиймэрхүү юм бол олж харагдаж байна. Тэгээд хүмүүсийн гаргаж байгаа алдаа тэр нь юунаас болж байгаа яагаад энэ хүн ийм болцсон юмсууд нь бүгд харагдаж байна. Тэг ер нь харагдаж байгаа. Их болсон багтаад яасан бэ тий. Бүр сайн ингээ тэр бодоод өрөвдөн өөрч юм шиг. За ингээл тэгээд яг тэд нар чинь ингээл одоо хүмүүс ингээд цуглаал за яг энэ цаг үед одоо энэ хүн энэ юм үүрцэн чигтээ байгаад байх юм бол бодохгүй иймэрхүү уур амьсгал иймэрхүү юм гарч ирэндээ юмнээс энэ нь уур амьсгалыг ингэж өөрчлөөд иймэрхүү асуудлууд гарна. Энээс болоод иймэрхүү охирлууд гарна. Цаг хугацааны ч юм уу эсвэл гоё уур амьсгалын охирол ч юм уу тий.
Ингээд Тийм би л заримдаа ингээд найс нөхөд юм уу цуглаж байгаа хүмүүст ингээд хэлэнгууд чи яаж мэдсэн гэдэг байхгүй. Үзээд байгаа юм ерөөсөө уг нь байхгүй. Тэгээд яг зүг бэлгтэн шиг ингээд юмсуудыг ингээд хэлсэн. Аа. Яг л юм болж байна ер нь бол. Нэг хүн дээр бол тодорхой хэмжээний хүмүүстэй тий. Тэр нэг давмгаалсан хүмүүсийг таамаглаж болоод. Тэнгууд одоо гинт хүмүүсийг ингээд гинт хичээлүүдээ яриад өөрчилчмөр санагдаж байна. Тий, санагдчихэв. Тэгэхэд нөгөө хүмүүс маань тэгэл цаг зав амьдрал гэл ингээл оролдоод байгаа үг нь зарим хүмүүс дээр. Тэгэл би арай болоог байна гэл хаашин суугаад цагаа үлээгээл тиймэрхүү. Тэнгууд одоо хүмүүс ихэвчлэн хичээлүүдийг сонссныхаа ар дээр ингэдэг байхгүй. Шууд нөгөө хичээлээ яриад шууд ойлголт ухаарлаг бол шууд зөвлөөл те. Ингээд хэлцдэг. Тэнгууд ч энэ төр зөвлөж байгаа байдал ямагт хүнээс би чамаас дээгүр шүү гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Зөвлөж байгаа байдал. Энэ дэр зөвлөхгүйгээр яах ёстой байдаг вэ гэхээр цаанаа би тэр хүнийг үнэхээр ойлгож байгаа. Би үнэхээр мэдэрч байгаа. Үнэхээр тэр хүн тусламар байгаа. Үнэхээр тэр хүний асуудлыг олоод харсан байгаа. Тэр хүнийг ойлгоход хайлтмаар байгаа байхгүй. Тэр мэдрэмжээ би дотроо ингээд мэдэрч агсцсан байж байгаа. Гэхдээ би ярьж байхдаа зүгээр л за ойрт сони байна. За миний найз ойрт юу гэж. За баяраа ойрт ажил дээр нь ямар байна. Миний нөгөө энэ мэдрэмж миний хэлж байгааг болохоор зүгээр өдөр тутмын. Цаг агаар юм байна. Ойрт бас бүрхий байгаад тахаар жоох сэтгэл жоох эвгүй байгаад байна уу да. Би нэ яаж нэ тэрмэр. Ингэнгუთ би юу хэлж байгаа нь биш. Ямар мэдрэмж өгж байгаа. Тэр нь тухайн хүн өөрөө тэр доторх асуудлуудаа ярих сэжиг нь болдог. Тэгэхээр үнэхээр тэр хүнийг ойлгож байгаа, бас хайрлаж байгаа бол тэр хүнийг хүлээн зөвшөөрж байгаа бол тэр мэдрэмжийг л дотор агуул. Тэгээ өдөр тутмын зүгээр наан цаан юмсуудаа ярьж. Тэнгүүд найз чинь эргэн тойрон чинь байгаа хүмүүс өөрөө ирэхгүй чамд асуудлаа яриад эхэлнэ. Тэрэн дээр дахиад хинтл нөгөө за одоо яг боломж гарч ирлээ гэж зөвлөх гээд эхэлнэ. Тэнгүүд яг ясан дээрээ зөвлөгөө дандаа илүүддэг байхгүй. Зөв асуултыг цаг нь болоод асууж чадах юм бол тэр хүн зөвлөсөн зөвлөгөөгөө тухайн хүн өөрөө асуудлаа шийдчихдэг, олоо харцдаг. Тэр хүн өөрөөсөө ингэж асуугаад өөрлөгөө ингэж өнгөцдөгч болоосоо гэдгийг би зүгээр яг наан цамтай жижиг шажиг асуултуудаар тавиад өгч байгаа байхгүй. Тэр хүн өөрөө бодог. Тэгэхээр бид нар аль болох зөвлөх гэж яахгүй. Хүмүүс ингэ зөвлөжхлөөр чи яагаад надад зөвлөд байгаа юм? Би чи намайг яагаад сул дорой гэж хараад байгаа юм? Хүн юу гэхээр урдаа байнгын би лаг шүү, би мундаг шүү, би зүв байгаа шүү, би хүчтэй байгаа шүү гэдгийг мэдрэхийг тэр бүр царай нүүр царай урдаа гаргаж явдаг. Хүн болгон өөрийгөө ямар нэгэн байдлаар магтуулахыг, сайшаарлахыг, үнцэнтэй хүн гэж мэдрэхийг би лаг шүү, мундаг шүү гэдгийг мэдрүүлэхийг хүсэж явж идэг. Тэгмэд би гинт зөвлөвөл юу болох вэ тэнд? Зөрчилтэй гэсэн. Тэгэхээр дотор нь байгаа юмтайгаа хичээж байгааг нь. Энэний цаана энэнд хүрэх гэж миний найз юу тулсан бол гэдэг мэдрэмж эсвэл энэ үг. Арай жоох ухамсартай, бас хүлээцтэй. Арай нэг юм мэддэг те. Юмаа мэдж байгаа хүмүүс нь яг цагийг олж чаддаг байхгүй ингээд төрөгдөд байдаггүй. Тэгэхээр уг нь одоо ингээд багш болоод явж байгаа хүмүүс маань зүгээр зөв асуултыг маш гоё мэдрэмжээр тэр хүнийг үнэхээр ойлгож байгаа мэдрэмжээр зөвхөн тэр асуултыг асууж чадах юм бол тэр мэдрэмжийг ямар нэгэн тэр үг аваагаараа мэдрүүлж чадах юм бол хүмүүс өөдөөс чи ингээд асгараа ингээд аяндаа чиглээд ирдэг. Үндсэндээ бид нар зөвлөхөд байдаг нь тэр хүнд үндсэндээ туслах гад байгаа байдал биш. Би ийм юм мэдсэн шүү, чадсан шүү, ойлгоцсон шүү. Би ийм гоё шинэ юм яатсан шүү, би лаг болж байгаа шүү гэдгийг яг үндэ батлах гад байдаг байхгүй юу? Яг үндэ тэр хүний төлөө чихнээсээ биш үүдэг. Энэ дэр чинь ингэж явах юм бол асуудал чинь ингэ шийдэгдэнэ гэж зөвлөх гээд штэ. Гэхдээ би илүү нэг юм мэддгээл батлах гад энэ өөртөө. Цаана миний тэр эго явж идэг. Тэгээд эцсийн дүнд нь би над асуудлыг чинь шийдсэн шүү. Тэр хүнээс ингэ өөрчлөлт гарч штэ. Тэнгүүд тэр хүний амьдрал өөрчлөгдөж байгаад биш. Би энэ нэмийг хилээд өөрчлөлтсөн гэдэг дээрээ төвлөрдөг. Тэгээд өөрийнх нь эгонд хичээгдээд байгаа байхгүй юу? Багш нэг өөр төр чинь тулгуурлаад энэ одоо олон хүмүүст нэг юм бас анзаар бас цохилтой юмыг зүгээр дамжуулж хэлж байгаа юм. Яг л надад хэлж байгаа юм шиг тийм миний алдааг нүртэн дээр минь хэлж байгаа юм шиг л. Өөрөө ч мэдээгүй алдаа гарч байгааг. За баярлалаа. За асуултын дараа нь очно хариулъя за.
За. За дараа нь ууган заяа гэж байна. Ууган заяагч 20 минут. Нилээн сандарч байгаа бол. Тэр сайн аа. 20 минут ээ. За нөгөө ингээд багшийн бүлтийн хичээлийн хэмжээ үгүй хичээл Танилцуулга үзээд орж ирсэн. YouTube дээр байдаг. Тэгээ тэрийг үзээд яагаад орж ирэхээр болов? Зарим нь ингээд тэрийг үзсэн ч орж ирэхгүй гэж болно шүү дээ. Кaya sin para hotel ang sa doida. Мм. Хамгийн хэлсэн гэдэг. Ер нь тийм коохтэн нэг өөртөө энэ хэлсэн бишот юу болоод шийдээд тэгээд танаас хэлж байгаа байна. Арга төлөвлөлтөд тэгээд нэг хоёр босtaa. Баяр хүргэе. Баярлалаа. Өөртөө баярлж чинь нэг хоёр дахь стыг төгсч чадсан байна. Тийм баярлалаа. За юунд нь баярлж байна? Яагаад баярлж байна? Яг нөгөө Монгол ухаан гээд бид нэрээ ба. Ястан тийм нөгөө Монголын уламжлалын талаар нэг юм гэж өөрийн эксперт гэдэг. Бидний анх ойлгох барьсан зөв байж бид нар зөв амьдрах тань нэг ойлгоо. Зөв тань мэдгүй хамгийн гол нь гэж би хайртай. Бахаар дөндөө олон өмнө толгойд сууж идэх яг ийм гоё зэгтээ бидний яг ойлгож ухааж тань мэдээд амьдралаа хэвжүүлэх тийм ашиг тусыг өгсөн хичээлүүд нэг байгаагүй яг оюун санаагаа баг зэрэг таашмал ч юм уу тиймэрхүү аргууд тийм сонголтыг хийж байсан. Тэгээ нэг хүн яг өөрийн гэсэн ойлгох ухаалтаа зөвөр ингээд хэлээд авчих юм бол хүн амьдралаа өөрийг ингээд зөвөр хөстэй явуулдаг. Тэгээ дээрээс нь тэрээс ухаалтаараа дамжуулаад бид өөрийгөө таньж мэдэх зөв чухал байсан. Бүх хичээлүүд маань яг өөрийгөө дотор байгаа зөвлөх сайтуудээр ээж идрүүд дээрээс нь ямар ирсэн мэдлийг хүлээж аваад тэрийг буцаад амьдралдаа яаж хийх бүгд нь бүгд яг багшийн хичээлүүд бүгд тайлбарлагдсан. Яг бүрийн хэвтэй гоё тийм болохоор хичээлүүдээ бас амьдралдаа хэмжүүлэх гэж байна. За нүүдэлчтэй тэмцэхлийн 1-р шатны хичээл нь өөрийн чинь амьдралын ямар асуудлыг шийдсэн бэ? Чөлөөлөлтөд анчаалаад их олон хүүхэд насндаа авсан маш олон сэтгэлийн асуудал байсан юм лээ. Тэр нь ингээ ерөнхийдөө амьдралынхаа туршид жишээлбэл миний нэг хүүхэд насндаа авсан сэтгэлийн шахаасаа бодоод ажил дээр байнга давтагддаг тийм үйл явдлыг бий болгох гэсэн. Тэрийг ингэж ойлгож гараад чөлөөлтөд яваасаа дараа тэр ингэж ийм нөхцөл байдал ингээд миний амьдралаас ингээд явсан ч биш хаасан бүр ингээд татагдсан байгаа. Яг тэр байдал ингээд ойлгоод яг ингээд сүйдээ энэ яг ойлгоод парк болсны дараа бүр ингээд энэ яг нэг юм эрдэм болоод болчихдаг юм уу тэр үед ингээд постныхаа үрдэнд. Зөв. За тэнгуут одоо энэ дээрээс ингэдэж штэ хүмүүс ингээд одоо лам дээр эсвэл бөө дээр очдог тий. За тэгээд амьдралынхаа асуудлыг шийдвэрлэх гэдэг. За хүчтэй лам бөөндөр болохоор тухайн асуудлыг нэг удаадаа шийдэж өгч болно. Гэхдээ нөгөө хүний зан нь хിവэрээ, тархинд дэх нөгөө мэдээлэл нь хിവэрээ, сэтгэл зүйн гэмтэл нь хിവэрээ явахгүй. Буцаад асуудалтай зовлонтой амьдралыг дахиад өөрөө үүсгэждэг. Энэ нэг бүр юу хэлэх гээд байна гэхээр хараа. Нүүдэлч тэмцэхлийн хичээл ямар асуудлыг шийдсэн бэ гэхээр хүмүүс ингээд асуухлаар ингээд ингэж хариулдаг байхгүй. Энэ амьдралд нэх өөрчлөлт гараагүй ч юм уу, нэх юм байхгүй. Тэнгууд хүмүүс одоо сэтгэл те доторх асуудал шийдэгдэж гадах амьдралын асуудал давхар шийдэгддэг. Тэнгууд энэ ямар асуудлыг шийдсэнгээр амьдралын асуудлаа хайгаад идэг. Өөрийнхөө доторх асуудлыг олж харддаггүй. Үндсэндээ одоо яг ийм байдаг гэсэн үг ардаа ингээд хүмүүс заадаж би мөнгөтэй олчвол сайхан болчихно, гоё болчихно, амар тайван болчихно те. Эсвэл том байртай олчвол те, эсвэл машинтай олчвол сайхан болчихно гэдэг. Тэгвэл сайхан болчих гээд байгаа байхгүй нэрнгэс тэрхүү ууг нь бол. Тэгсэн чинь энэ зүйл маань эсрэгээр ажилдаг. Эхлээд сайхан болчих. Дараа нь байртай машинтай болно гэж байгаа байхгүй. Эхлээд чи жаргалтай болчих. Эхлээд чи тайван болчих гэж байгаа. Тэнгүүд тайван, амгалан, жаргалтай тийм болоод ирэхээр аяндаа гаднах амьдрал өөрөө ирэхгүй араасаа ингээд өргөдөд яваад идэг. Тэгвэл бидний амьдралд хүсдэг зүйлүүд маш их зүйлсүүд байгаа шүү дээ. Бид нар iPhone 16-тай болмоор байгаа тийм. Бид нар гоё машинаа сайжруулмаар байгаа. Бид нар байртай болмоор байгаа. Бид нар хүүхдээ гоё том сургуульд сургамаар байгаа. Бид нар одоос бил хувийн сургууль сургамаар байгаа. Тэгвэл тэр хүний хүсэж байгаа зориод байгаа юмнуудыг би харж байгаа байхгүй. Яг юу хүсэж байгаа зориод байгаа.
Тэгсэн чинь өөрийнх нь бодит байдал, сэтгэл зүйн байдал нь, тарих мэдээлэл, бодлууд нь бидний хүсэж мөрөөд байгаа зориод байгаа зүйлүүд бүгд энерги. Бидний бодоод байгаа, сэтгэл мэдрээд байгаа, хүсэж байгаа дахиад энерги. Тэгсэн чинь хүсэж зориод байгаа энерги нь илүү өөр өндөр долгионы татамж гэлцэд оршоод. Тэгмэд өөрийнх нь дотор байгаа байдал нь сэтгэл зүйн бодол байсан энэ доор долгион дээр амар их гомдолтой, харуулсалтай тий эсвэл үзий ядалтай, уур цартай. Тэгмэд энэ дээр байгаа долгионы юмнуудыг эзэмших боломжгүй болчихно. Тэгээд маш их зүйлсүүд ингээл хүсэлээдэг, хүслэл нэмэгдээд байна. Хүсэл нэмэгцээр байгаа сүүл рүүгээ шунлыг үүсгэн. Тэгээд шунал болохоор хатаахыг үүсгэн. Уурыг үүсгэн. Ар араас ингээл үүсгэл яваад байна. Тэгээд доторх байдал нь хамгийн сүүлд хардаа бүр ингээл амьдралынхаа 50, 60, 70 жилийн өнгөрч тэр юмнуудаа болж байгаа. Гэхдээ болсны ард дээр тэр хүн тухайн хүн юу мэдэрдэг гэж хүсэж байсан зүйл нь тэр биш. Тэгсэн ч хүн өөрөө тайван биш, жаргалтай биш, амар амгалан биш. Энэ амьдрал яг юу болоод дуусчихва? Яач вэ? Тэгээд буцаага юу болох вөхөр баг насандаа очихсон. Тэгээд буцаагаад хүүхэд болсон. Би дахиад төрчихсэн. Энээс хамааралтайгаар дахиад үхлийн айдсууд орж ирнэ. За тэгэхээр ууган заяагийн дотор те эхлээд сэтгэл нь амгалан болсон уу? Тархинд нь зөв мэдээлэлүүд байсан уу? Тэгээд шаардлагатай урд бий юу? Тэгээд баг багаар угаасаа нөх хүн өөрийгөө мэдээд ирэхлээр чинь те юмд яарахаа болчихно. Тэгэл яараал даараал хоёрын хооронд юмсуудыг дутуу хийгээл яваад байгаа биш. Тайван амгалан альваа зүйлд ухамсартай. Тэгээд баг багаар өөрийнхөө бодит байдлыг мэдээд байгаа. Би яг юу хүртэх хэрэгтэй бэ гэдгийг мэддэг болчдөг. Миний байгаа байдал өнөөдөр юм шиг. Тэнгүүд би өөрөө яг дотроо зам төлөвлөлтөө сэтгэл хөдлөлтөө яг ямар байгаа юм. Тэрхэн дэх бодлууд маань ямар байгаа. Миний ур чадварууд ямар. Би яг тэрэндээ таасныг л хүчдэг. Заримдаа азар суглаанд хожоод ч юм уу гинт хүнээс нэг боломж олдог. Надад гой юмсуудыг өгч болно. Гэхдээ би тэрийг төр зурдаа аваад амьдралын чанар дэлгэрчихсэн буцаагаад би яг л байрандаа л ирнэ. Миний бодит байдал тэр ихгүй. Миний хүтэх ёстой тэр. Зарим хүмүүс гинт од болчдөг те. Зарим хүмүүс гинт мөнгөтэй болчдөг. Гэхдээ тэр хүмүүс яг л буцаагаад байрандаа ирдэг байхгүй. 70-80% нь байрандаа ирдэг гэж байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр миний зан төлөв, миний мэдлэг, миний ухамсар ямар байна? Би яг тэрнтэйгээ тэнцүү тарсан хүртэх ёстойгоо л хүртэнэ. Өнөөдөр би зовж игэл хүртэх ёстойгоо л хүртээд байна. Нэг бусдад хондоодох шаардлага алга тийм үү? За тэгвэл одоо багш энэ юмнуудыг ярьсны хараар одоо яамаар санагдаж байна? Одоо яг амьдралдаа бүр ингэж сайн яг ингээд хичээлүүдийн явцад ерөнхийд нь хичээлүүдээр ингээд дандаа ингээд сургаж явсан ч гэсэн бүр өндрөө нь сайн хичээлүүдийг өөрийн бодож эзэмшүүл илүү өндөр түвшний өөрчлөлт гарах юм байна гэдэг хичээлүүдийн туршлагууд ингээд мэдэрсэн. Ямар ч стаф байгаа төсийг нь дахиад өөртөө хэрэгжүүлээд явж байгаа. За ууган зайг харахны ер нь бол те аливаа зүйлийг мэддэг юм ихтэй. Бас яг нэг чиглэсэн яг ингээд нэг төвлөрсөн яг нэг чиглэсэн юмдаа нэлээд сайн чадамжтай юм байна. Гэхдээ тэр чадварууд чинь нэг юм ганцдаа эсвэл хоёрдоо дээдлэн гуравдаад байгаа байхгүй өөр ур чадварууд хэрэгтэй байгаад байдаг те. Тэгээд энэ байдлаа өөрийгөө үнэлэхгүй өөрийгөө дутуу үнэлдэг маш их хэрэгэлзээтэй өөртөө итгэх байдал сул ингээ яваад байгаа байхгүй. Тэнгууд мэдлэг чадвар биш өөртөө итгэх байдлуудыг улам нэмэх юм бол шаардлагатай ур чадвар чинь байгаа байхгүй. Өөрийн чинь хөвдөх юм бол мэдлэг чадварынхаа зам төлөвийн хувьд сайхан сэтгэлийн хувьд хүртэх ёстойгоо хүртэж амжаагүй байна гэсэн үг. Нөгөө нэг хүртэх яг л энийг ууг нь хүртэх үнэ нь өөрөө энэ сайхан юмсуудыг тэгсэн мөртлөө нэг л хүртэж өгөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр ууган заяа өөртөө итгэлтэй биш, нээлттэй биш. Тэгээ жоохон сахилгагүй, жоохон өөртөө итгэлтэй, нээлттэй, жоохон галзахтай болоод хэлийг гэстэй шууд хэлдэг, хүнд үгүй гэж хэлж чаддаг. Тэгээд өөртөө эхлээд хайртай байж дараа нь би бусдад тусалж чаддаг болно гэдгийг өөртөө яг тунхаглаад чадчих юм бол амьдрал нь маш хурдан өөрчлөгдөхөөр байна. Одоо яг ерөнхийдөө жил 10 жил битгэн дурч эхний 10 жилдээ багш гэж хэлдэг багтаа. Тэгээд багаар өөрчилж байгаа ч гэсэн яг зөртэй байж чадхаа юм уу? За тэгвэл хоёулаа яаж өөртөө итгэлтэй болох юм? Энэ өөртөө итгэлтэй байдлынхаа бас нэгтэй статус юм шиг байна. Тэрийг ахиж ажиллах хэрэгтэй. Би одоо бол энэ санжид ажиллах хэрэгтэй. Бүрэн чөлөөтэй өгөө.
байна гэж байгаа. Тэр шахаа гээд олон удаа ингээд тэр шиг аа тэр нэг ихний яг ингээ анхныхыг нь ингээд хамгаалсан өөр нөхцөл байдлуудаар ингээд дундаас шахах яг тийм өөртөө байдалтай тэр болгон дээр дахиж шийдвэр хийхдээ шиг атгүй үгүйсэлтэй. За хоёулаа нэг хичээлүүдийнхээ ойлголтуудыг нэгэнд авсан юм чинь амьдралын цаг хугацаа үйл явдал цаашдаа ингээд өрнөж байх явцад суралцах шаардлагатай. Илүү том талбар руу ор, илүү хийж үзээгүй зүйлсүүдээ хий, илүү олон дунд ор. Тэгээд тэр дунд татаж он, өөртөө тэр эрхийг өг, адах эрхийг өг. Тэгээд тэрэнд ухамсарлаж ойлгож ухаарах боломжуудыг гарга. Шинэ эмийг нэнд өөрийгөө сорь. Аль болох юмсуудаас бүх хойш нь суугцор. Харин хаашаа суугаад Алаад үгүй гэж байгаа юм шиг те нэг юм. За тэгээд багш асуултанд нь хариулъя за. За амжилт хүсье. Удахгүй дараа эзэн өдөр хоёул ярихад нэг тийм галзахтай алаад үгүй гэсэн нэг тийм ирчвчтэй болсон байх баг. За. Гэнэ сайхан. Нөгөө нэг би одоо өөрөө чи ирчвчгүй гээгүй шүү. Өөр чин сайхан сэтгэлийн хэвтрэл би болцсон байна. Энэ сайхан сэтгэл дандаа сайн байх те. Тэгэл хүн болгонд ингээл хэлснээр ингээд хөл байгаа. Хаяа бас муу хүн байх зүгээр гэдэг шүү дээ. За дараагийнх нь байгаль гинэ. Ямар гоё нэртэй. Бараг мөнх гайх юм шиг гэдэг юм шиг. Орой минь дагшаа. Орой минь дээ. Өчигдөр минь дахинаш. Багштайгаа мэнэлч. Орой минь дагшаа. Орой минь дагшаа. таньдаг юм уу? Оо тийм үү. Би одоо л чамайг таньдаг болж байна. Чи хичээлүүдийг ойлгож байна уу? Хичээл ойлгож байна уу? Хичээлүүдийг сонсож байгаа юу? Сонсчоо. Ээж нь гоё болж байна уу? Гоё олж. Аа зааштай та. Чойжаад. Тийм амин гоёлч. Нөгөө 22 хичээлийг цог үтсэн болохоор охиныгаа мэдлүүлсэн багшаа. Зөв. Яа одоо хүүхд үзчих багш нь тамхи татдаг. Халтцсан багш. Сая хүүхд ирэхэд багш нь тамхи унтраачлаа. Хөлбөний алдуулч. Тэрэнд алдраад байвал одоо төлөвтэй байгаад байх хэрэгтэй тийм. За, яаж явж байгаад орж ирв? Юугаа нөгөө аюуха дээдсийн подкастыг үзээд тэгээд чинь нэг хоёроо тастад орсон байсан шүү дээ. Тэгээ үзчихэд тэр хүмүүс ч өвж байгаа зөвлөгөөнүүд бүгд яг надад хэлж байгаа юм шиг санагдсан. Яг чи яг надад хэлж байгаа бүх үгнүүд нь тэгж байгаа юм шиг санагдаад тэгээд 2-3 хоногийн дараа аюуха дээдсийг зүүдлээд тэгээ яг миний зүүдэнд орж ирээд тэгээд би шүн яг үйлж байгаа өөрөө мэдсэн байхгүй юу. Тэгээд аюуха дээдс ирчээд яг нэг хоолоогоороо миний чихэн дээр миний охин хичээж байгаа шүү. Миний охин чи сайн байгаа шүү гэж хэлдэг байхгүй юу. Тэг өнгөт нь бистэ гэж уйлаад. Тэгээд шууд таныг хайж хэлж байгаа юм чинь. Тэгээд нөгөө таны нэрийг бичсэн чинь таны юу веб гарч ирээд тэгээд юугаа нөгөө сургалт явж байгаа гэдэг юу гарч 2 хүн бүртгэх гээд дуусгах гэж гингүүт нь шууд бүртгүүлээл ороод ирсэн. Гэхдээ миний орж ирсэн хамгийн анхны сэтгэл зүй болохоор ямар байсан бэ гэхээр шууд аюуха дээдэд би үзүүлнэ. Өөрийгөө тодорхойлуулна. Тэр хүмүүст нөгөө өгж байгаа нөгөө зөвлөгөөнүүдээс нь тэрийг би сонсно гэсэн амар тийм юутай орж ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь урдаас намчгаа багш маань тусаж аваад тэгээд эхний 10 хичээлээ үзээд тэгээд дараагийн 10 хичээлээ 20 хичээлээ үзэж дуусгаад тэгээд эхний 10 хичээлдээ бол 1-р шатыгаа олж яхан тэгсгээд өнгөрцөө. Тэгээд 2-р шат руугаа орчоод байжсэн чинь аясгой бисгүүдээр намчгаа багш нөгөө мөжөж хоёр жоохон банк хүртээд та жоохон нөгөө тэрийг мэдээд энийг мэдээд жоохон дээгүүр аялаад байна уу да гэдэг утгатай үг хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь надад болохоор жоохон тийм бас жоохон хатуу хаяа яа хэрэгтэй гэдгийг. Тэгэнгүүтээ шууд маргааш нь аясгой бисгүүгээ хийгээд тэггүүтээ тэрийг хоослоо. Тэгээд ихэлсэн чинь миний нөгөө нэг ойлголт тухайлаа одоо нөгөө эдисэн сэргэн гэдэг шиг нөгөө нүксүг нь онгоно гэдэг шиг миний юмнууд ерөнхийдөө ойлголт орж ирэх ойлголт маань нэлээд сууж эхэлсэн.
Тэгээд 20 хичээлээ үзэж дуусны дараа хичээл дуусны дараа нэг л хоосоо оргоод юу хийхээ мэдхээ байгаа. Тэнгүүтээ хичээлүүдээ буцаж ингэж жухраа зүг ингээ яаж гэсэн чинь ерөөсөө хайр хичээлийг л үзмээр санагдаад болдгоо. Тэгээд сүүлийн үед хайр хичээлийг бараг хэдэн зуун удаа сонсвоо. За 100 ч үе арай худлаа шүү дээ. Тэгээд яасан чинь хайр хичээлээр айгүй их хайрыг мэдэрсэн. Таны нөгөө хэлсэн үг болгон өмнө нь бол чи 2 дугаар хичээл шүү дээ. Зүгээр худлаа үзэл явцсан байгаа байхгүй. Тэгээ үг болгоно үнэтэй санагдлаа. Үг болгоно үнэтэй үнэтэй санагдаад тэгээд айгүйх ойлголт ухаарлыг олж авсан. Тэгээд сүүлийн үед амар уйлмхаа болсон. Нөгөө нэг хичээл дуусгаас өмнө 2-3 хичээл аль хичээл дээр нэлээ нөгөө амьдралаа би чамаа тайртай гэдэг дуу нөгөө маралжингоо дуулсан. Тэрийг сонсоод нөгөө мөөжиж нөгөө өвгдээц нь хорвоогоор нэг орлоод яваад ах юм би наач юм байхгүй гэдэг шиг би хорвоогоор нэг амьдралаа би чамаа тайртай гэж орилж дуулаад уйлаад зүгээр. Тэгээд өчигдөр нөгөө нэг аюухай дэд таны нөгөө юу подкаст тавьсан байсан шүү дээ хар сүнсний. Тэгээд тэрийг сонсоод бас уйлаад тэгээ аюухай дэдийг сонсохоор ерөөсөл нэг өвөөтөөгөө уулзч байгаа юм шиг санагдал. Тэгэл за илүү миний нэг залуу байсан шүү дээ. Үнсийгээ тэгдэг байхгүй. Тэгж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь би яг нэг очиод үнсүүлж байгаа тийм мэдрэмж аваад тэгэл дахиж өвүүлээд. Яасан бэ нэх оо мондаг миний ах. Тэгэл нэг тийм уйланхаа басан хүн дээр даа багш минь. Одоо хоёул ингэж одоо нулимс хизээ дуусах юм болоо тийм. Одоо минийх л дуусах. Дуусахгүй юм шиг байлээ. Тэгээд нэг хүний юм сонсоод за багштай харуулах цаг юм байна. За. Юу гэсэн байлаа дэдэл. Тэгвэл. Бицэн. Цом. Пазл эвлүүлсэн багшаа. За минийх. Сон цохох гинэ. Тэгэл нэг тиймэрхүү уйлмхаа бас би өөр нэг тэгж уйлж муйлж байгаагүй миний харин нэг хамаг чөлөөлт их сүүлийн үед аягүй их явагд өөрөө мэдлгүй л явагдаад баг шиг. Хүний нөгөө нэг сэтгэл маань хүний нулимсны сүвтэй холбоотой байдаг. Тэгээд нөгөө сэтгэл тормодлогдсон бүх зүйлсүүд нулимсаар гадагшилж байна. За тэгээд дээрэс нь хүний одоо жишээ заримдаа ягаад чөлөөлөгддөггүй юмсууд зөв хөлсөө гарангууд чөлөөлөгдчихдөг. Заримдаа ингээд сексингууд ч ингээд ингээд амар хилдээцсэн дараа нь дуусны хар дээр нэг тийм гоё хоорондоо ярилцмаар болж болоо те сексийн дараа. Тэгэхээр бидэрт байдаг нэг хідэн шингэнгүү заавал гадагшлах шаардлагатай юм байл. За аль хичээлийг онцлмоор байна. Нэгдүгээр шатаад болохтай гэгэрл гэдэг нэг танд ярьжсэн шүү дээ. Тэрийг тавиад өгөөч гэдэг чийсэн. Одоо л өөрчлөгдсөн. Одоо л одоогийн сэтгэл зүгээр л хайрыг тавиад өгөөч л гэж. Хайрыг тавиад өгөөч гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Хайр гэдэг чиглэл байгаа сте та. Үгүй олон нийтэд тавиараа гэх юм бол зөв. Хичээлүүдийг олон нийтэд тавьчих болж байгаа. Багш нь одоо энэ бүх хичээлүүдээ ингээ өнгөө задлчих болж байгаа байхгүй юу? Энэ үед юу үсэх вэ гэхээр би төв гэдэг зүйл үүснэ. Хүмүүс надад л итгээд, надад л төлөв өгөөд намайг бурхан шиг авч үзэл, мөргөд залбираал, туйшрал үүсчих байхгүй юу? Тэгээд дээрэс нь систем алдарна. Би зөвхөн намайг дахиж тэл ингээ яваад багш. Би бүгдийг өнгөө тавьчих юм бол нэг багш нарыг бэлдэж байгаа олон хүмүүс багш байхын системүүд алдарчих байхгүй юу? Бид нар дандаа ингээ багшлаад яваад иж болно. Гэхдээ энэ үнд чинь бас нэг юм хоолтой онцтой байх хэрэгтэй шүү манай багш нар маань. Тэгээд эргэх холбоо үүснэ, нэг гоё хамт олонгууд үүснэ. Их бодлогын чанартай багш нь одоо багш нь жоохоод дээдсүүд чинь дээд багш нар чинь их бодлогын чанартай системийг үүсгдэг. Тэрийг ч яг сайн ойлгоод байгаа юм аа. Тэгэхээр яг энэ системийн цаана маш том үн цэнүүд байгаа. Маш олон урт хугацааны юмсууд байгаа. Тэгээ нөгөө омогшил хичээл омогшил юу л агшаа? Омогшил тий. Тэгээ омогшил тийм гүн гарвал тэр нэг омогшлын тухай ярьдаг штеп. Тэгэхэд болоог байна минийхөө. Танаар омогшсон тэрийг одоо нуухгүй ч гэж одоо хэлэхгүй бол болохгүй. Нэг цаг үед төрсөндөө үнэхээр омогшиж үнэхээр юм бахарах чинь. Одоо бид та ингээд төрөөгөө те та энэ хороо ертөнцид төрөөгөө өвд эдс чинь ингээд буугаа таныг ингээд хөглөөд ингэж байгааг бол бид
ямар мунхагаараа биднээс ингээд дуусах байсан бэ гэдэг чи амар харамсмаар. Тэнгүү та төрөөд та ингээд үг дээдсээрээ дамжуулаад урт хугацааны төсөв 40 зовлон амсаа тэрийг өөртөө шингээгээд боловсруулад ухаарад мэдлэг мэдээлэл болгоод тэрийгээ бидэнд одоо ингэж 10-т гэж хичээл орж байгаа энийг ингээ хүртэж байгаа да үнэхээр юм баярлсан багшаа. Үнэхээр юм бахархсан. Тэгээд тэр нөгөө нь ингээл эргцүүлэмжээ бичиж байгаа шүү дээ. Тэгж яхтаа л ингээл өөр амбагштай. Энэ ойлголт ухаарлыг ингэж хүлээж аваад ойлгоно гэдэг бол үнэхээр за одоо бүрэн хэмжээнд угаасаа ойлгоно гэж байхгүй шүү дээ багшаа. Тэгэнгүүт чинь нэг жижигхэн ч гэсэн нэг ойлголт ухаарлыг авахд ямар гоё мэдрэмжийг авж байгаа гэж ямар гоё тэр итгэл гэдэг хичээл ямар гоё эсэн гэж тэр итгэлээр манах уу нөгөө юу лээ эргэлзээгээр дээр манах уу гингүүд ёо яагаад энэ нэг байсан юм бэ? Орцлоо гэдэг шиг. Энэ ч л байсан байж тээ гэл ингээл хичээл олгон сүүл рүү ингээ үнэтэй амттай айгүй гоё бол бахарх юм аргагүй өстой гоё эсэн шүү багшаа. Баярлалаа тийм. Одоо энэ хичээл орох боломжийг чинь за та бидний одоо аав ээжүүд одоо таны насныхан за тэгэд наав ээж өвөө эмээнэр олгосон байгаа байхгүй энэ хичээл орох боломжийг үг хэл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгосон. Сайнтай муутаа ч гэсэн нарчлал бидэрт маш их зүйлсүүдийг авчирсан. Энэ гарч ирэхийн тулд маш их золиосууд. Тэгээд энэ гарч ирсээр маш их золиосууд би болж байгаа ч гэсэн цаана нь зөндөө олон хүмүүс ирж байна. Тэгэхээр би өвөө эмээнэрт эхмэг насныханд маш их баярлдаг. Тэдний одоо тэр тэмцээл, тэдний тэр нэг төвчээртэй байдал, тэдний ачаар өнөөдөр биднэрт ийм боломжууд олгогдсон. Зайнаас яриад байж байгаа байхгүй юу? Тийм байх. Хизээ ямар сэдвэр одоо энэ 20 жилийнхаа ямар сэдвэр хэлдэг байх чинь дэлхийн нийт дээ. Дэлхийн нийт дөө. Хайр. Ер нь бол нөгөө аврах хичээл бол нэрнгэсэл хайртай. Би нөгөө нэг сүүл нөгөө нэг хамгийн их үзээд байгаа өөрөө тэр дээрээ дахиад тэмдэглэвчээ дахиад эргцүүлэмж бичсэн байхгүй. Тэгэл ингээл нөгөө морь нэг сайлах цаал ингээл давхгаал ингээд идэв штэ. Тэрийгэ биччихэл нэг хүн хэлмээр санагдал нөгөөдгийг ингээл царийг нь харж байгаа эргүүлж цаацаа болчихлоо ингээд таглаж тавиад. Тэгээд яг тэр чинь нэг ингээ базаад нэгэн ухаарлаг нэг базаж хэлэх надад бас нэг ухаан хэрэгтэй байгаа байхгүй. Тэрийгэ би ингээ дахиад нөгөө эргцүүлэмжээ би нэг ингэж бичээд нэгэн өгүүлбэрээр тэр хүн дутагдаад байгаа үгийг би олж хэлэхэд дахиад би эргцүүлэмжээ бичих юм байна гэчээд өөрийгөө ингээд бас бариад тэнэд байгаа байхгүй. Тий. Одоо нэг ойр хэлний дүрмчин өөрөө одоо хайр гэдэг ухагтхан энэ ойлголт ухаарлуудыг өгөх юм. Эхлээд хайрын дүрм нь хэрэгжиж явах хэрэгтэй байхгүй. Эхлээд сонирх, эхлээд яг ойлго. Тэгээд яг олж харах хэрэгтэй бид нар. Тэрний ард дээр сая хайр гэдэг тэр ухагтхууныг өгөхгүй бол ойлгоогүй, яг хайрлаагүй байж байж шууд өчглөөр бас их хайр. Тийм байлээ. Хичээлээ. Өөр бусад хичээл би нөгөө хичээлүүдийг аав ээж нэг ах トゥ ойр хавийнхандаа дандаа хэрэгжүүлдэг байхгүй юу? Сурсан мэдснийг. Тэгээд яг бүтэн ойлголт өгчлөөр бас тэрийг ойлгохгүй. Тэгэнгүүт чинь би тэнэс энэ хүнд ямар ойлголт нь миний хичээлийн аль нь хэрэгтэй байна гэдгийгээ би өөрөө олж тодорхойлцоод тэрийг би хэлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хичээлээ би бас дахиж үзэх хэрэгтэй болчихж байгаа. Нөгөө нэг дуустдаггүй хичээл гэдэг болохоор энэ хичээл угаасаа дуусахгүй. Дуусахгүй байлээ багшаа чинь. Тийм. За тэгээ багш дараа нь асуултанд нь хариулъя. Бахархаж омгшсан бол тэрийг гоё үйлдэл болгоорой. Тэгээд нөгөө дээдсүүд нэг удаа хэлжсэн баярлаа гэдэг үг чихнээсээ гарч байвал үйлдэлтэй гардаг гэж байгаа байхгүй. За. Тэгсэн гисгээ гарч ивэл за үгээр л гадагштай гэж байгаа. Тэгэхээр чи надад үнэхүү баярлж ивэл баярлаа гэдэг үг чинь биш. Чиний амьдрал дээр чиний үг үйлдэл дээр чинь аяндаа харагддаг гэдэг байхгүй. Тэгвэл тэрийг сонсноос хойш би ингээл өөнөрт хүмүүс тэрийг яг сонсчихсан хүмүүс өөнөрт тэгээд баярлаа гэдгийг бэл гарч ирэл зогсоод байгаа байхгүй. Түнхээр ингээд баярлаж талархснаа илэрхийлмээр байж тээ мөн. Гэтэ тэрийг ингээд үйлдэл болгох гэдэг хүч олох юм бол маш их гоё. Аяндаа харна. Тэгвэл тэр хүн үнэхээр тэр зүйлийг өгсөн бол аяндаа өөрөө чинь амьдрал, өөрөө чинь үйлдэл дээрээс чинь аяндаа баярлна.
Тэрийгэ багшаа би үйлдэл болгосон. Аав ээжтэй тэр амгшуул тэр гүн гаруулыг яриад тэгсэн чинь аав ээж хоёр маань тэрийг сонсчоод манад ер нь нөгөө өвөө эмээг маань гүн гаруулад байдаг байхгүй юу? Тэгээд ийм үн цэнтэй ийм гүн гаруулыг өвөө эмээ өв эцэг маань ингээ үлдээсэн байх шүү дээ гэж хэлсний дараа нөгөө зүйлүүд гүн гаруулнуудаа үн цэнтэй болоод тэгээд танаар Амьлаа. хахад амьлаад ээж маань бүр уйлаад Мгм. тэгээд үйлдэл болсон багш. За тэгвэл үнэхээр одоо гоё баярлмаар мэдрэмж төрж байна. Тийш үү багш. За баярлалаа. За. За одоо дараагийнх нь хүн нь за Ариун Бөвөө. Арамдээ. Ариун. За би одоо анх орж ирсэн хамаа юу гэсэн юм. Алтан дээр үнэ ойлгож суугаад. Тэгээ тэндээс их гоё гоё мэдээлэлүүд авсан л та. Ямар агуу өвд эцтэй байсан. Нүдэлчтэй ухаан ямар актер байсан. Тэгээд л гоё гоё зүйлсүүдийг сонсоод санаж сэрэх тэрүүл процесс их гоё болол. Тэгээд явж байгаа тэр сургалт маань тэр сургалтыг хоёр төвшөнд давцсан. Хоёр дахь төвшөнд дэмжин тэгсэн чинь өгшөөс цаашаа гүнзгийрээ сурмаар болоо. Тэгээд нэг байжсэн чинь багш нэг ангийн нэг залуу тухайд байсан залуу. Энэ нэг нүслийн мэслэг юм байт юм байна гэдэг. Тэгэхээр нор сонирхсон чи яг автан дээр хүмүүнэлгүүн дээр авч ирсэн мэдээлэл давтаад болдгоо. Тэгээ энэ л яг л миний юм байгаа юм байна да гэдэг. Тэгээд гүнзгийрүүлээд би нөгөө подкаст сонссон. Подкаст гэж нөгөө аягууд эцсийн таны үг сонсоод ер нь бясалгал гэж яг юу орчин үед үзээд байгаа юм. Юун дээр биднес төрөгдөд яваад байгаа юм. Эдгийг бас нэлээд сонсоод би анх нөгөө бясалгалыг хичээлд орж ирсэн л та. Тэгээд яг нэг хоосон тийм мэдрэмж юу хүлээсэн гэх юм уу нэг тийм төр зургийн нэг тайвшруулж гэх юм тийм зүйлүүд мэдэрч байсан болохоор тэндээс бас их ойлголт ухаарлыг аваад тэгээд дээр нэг далд ертөнц юу их сонирхож байсан болохоор аюухад эцэг нэг үг айгуу орж ирсэн. Та нар юу мэдж байгаа мэдэхгүй байна гэдэг үг. Тэгэхээр юу мэдж байгаа мэдэхгүйгээ мэдэх юм шиг гэсэн тэр айгуу тийм хэлээс ойрлоо. Тэрэн дээр энэ агуу үгдээцийн бүгдийг таньж мэдсэн тэр одоо жамыг тэр чанал нуусыг таньж мэдсэн тэр үгдээцийн ухааныг сурмаар санагдаад тэгээд л шууд орж ирсэн л дээ. Тэгээд яг аль хичээлийг үзэж орж ирсэн байх нь. Тэрэн дээр бол ганц хичээл гэхгүй хаа. Тэр аягаад эцэг ярьсан таны бас тэр нэг нүдлэгийн бясалгал гэж юм юм. Энэ үгдээцүүд яг яаж амьдарч юуг таньж мэдчихсэн. Тэгээд гэрлийн одоо тэр юу орчлын ертөнц гэрлийн үүлэн захирагдаг гэдэг нэг том сэдв болсон байна. Тэгэхээр нэг хязгаарлагдах байх гэж бодож байна. Зөв. За аль хичээлийг одоо жишээл амьдралдаа яг байнгын өөртөө мөрдлөг болоо явж байна. Одоо мөрдлөг болгож явж байгааг бол чөлөөлөлтийг их мөрдлөг болгох юм даа л да. Тэгээд нэг юу гэгэрл их шалгуулж байгаа учраас гэгэрлийн хичээлийг мөрдлөгдөд болчих байна автомат. Тэгээд юу бас их явжлаа. Асуудал. Асуудал хичээл ер нь л байнгын л юм уу. Мэдрэмж ингээд нэг жоохон төрөх юм бол за энэ яг ямар асуудал юм бэ? Яг надад асуудал байгаа мó гэл. Тэгээд л яваад л. Тэгээд ер нь бас юу жоохон болцсон байна. Манай хүмүүжил юм тийм л дээ миний ээж хүмүүжил. Чи өөрөө ингээд энийг асуудал гэж хараад байгаа юм бол чи зовж гэж бодоод байгаа юм бол нэг чамаас бас амар зовж байгаа хүмүүс байж та эцэглэхгүй орон гэргүй хувцсгүй гэж тийм бодлоор нөгөө явцгаалаа ажил нэг том асуудал бүр төрөхгүй л бол нэг барагтай нэг асуудал гэж нөгөө үзэхэ болцсон тийм нэг бас талын юм яваад байна тий. Тэгэхээр бас яг асуудал гэдэг хичээл орж байгаа ч гэсэн надад юу н асуудал байхгүй тэл гэдэг өнцгөөс л хараад яваа. Тэгэхээр одоо энийг нэг сүйжлэж гоё арга барил болгож л авч явах жоохон хичээл зүтгэл хэрэгтэй байх шиг тий. Бараг бүх хичээлүүдийг нэлжтэй. Тийм магадгүй. Тэгээд яг тэгж таарад байгаа юм л та. Яг нийгэмдээ өнөөдөр тулгамдаад байгаа юм ярс. Одоо нийт аяараа шаардлагатай байгаа ч юм уу. Нийт чиглэсэн хичээл үйл одоо асуудал гэдэг хичээл бол илүү дөхөн баг. Тэгээд яг хүмүүнийх нь асуудал төрөнд нөхцөл байдалд зохицроод гэвэл бас янз янзын хичээлүүд тавигдах л та. Зөв. За тэгээд яг хизээ ингээд одоо өөрийгөө одоо нэг төсөөлөл төвлөрөл мөрөөдөлгөд хичээлүүдийг үзсэн шүү дээ одоо. Тий. Амьсгал төсөөлөл төвлөрөл хүсэл мөрөөдөл зорилго гэдэг хичээлүүдийг үзсэн тий. Энэ хичээлүүд хоорондоо одоо жишээл хүсэл мөрөөдөл зорилго амьсгал төсөөлөл төвлөрөл гэдэг хичээлүүд хоорондоо яг уялддаг байхгүй. Ер нь уялддаг хичээл гэж байхгүй л та. Хамгийн хоорондоо нэг тийм гоё зохирдог нь төсөөлөл төвлөрөл амьсгал хүсэл мөрөөдөл зорилго гур бохгүй.
Аа. Тэнгууд энэ дээрээс одоо жишээлбэл юу ярих гэдэг нэхэр яг өөртөө яг ямар зорилго тавьсан энэ ойрын яг одоо хичээл үзэж эхэлснээс хойш жилийн хугацаанд. Би юу тавьсан байгаа. Нөгөө дээр ярьжсэн дээ байна. Анимегийн сургалтанд хамаардаг гэж. Зорилго. Энэ ойрын жилдээ хэрэгжих боломж үйлдэлүүдийг хэр хийвдвэл Одоо нэг яг надаас гарах үлдэн бүртгүүлэх очоод ядгаа юу болохоор жоох хязгаарлагдмал монголч анимегийн тийм яг надад таарах гар тийм суралт хөтөлбөр их ховор юм байна. Хоёр янзын сонголтоос нэг нь л сонгож таарах болоо. Тэгээд 12 сар бүртгэл нь хэлсэн байгаа. Тэнд л бүртгүүлээ гэж бодож байна. Хоёлаа шууд аним хийчихэл даана 20 хичээл яриа те. Нэг амар ингээд асуудал зовлонтой залуу ингээд амар зовлонт хэцүү тэгэл зүтгэл нэг л болчихгүй амьдрал нь те. Нэг одоо ингээд багш гарч ирсэн ээ юм уу? Эсвэл одоо ингээд гинт нэг имийг ажигласнаар чөлөөлт гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг олж хараад хайр байдгийг олж хараад тий. Тэгсэн тех тусмаа тэр залуугийн амьдрал ингээд өөрчлөгдөв. Илүү өргөн цаг бүрийн долоо тий. Тэгээ аним хийж л та. Харин ерөөсөө ингээд одоо акшн ер нь өөр хүн. Айгуу тэр омогшил төрөнгө тэрнгээр нэг аниме хийч бас санагдал. Ингээд түр яг энийг хийвдэл нэг аландаа гэсэн нэг тийм өдрөнд ингээд байнга гарч ирдэг л ч тэрийг бодохоор ер нь хурдхан шиг нэг тэрийг нэг сурчихвал гээл. Ядаж нэг богино хэмжээний ч юм уу нас ихлэж явж ивэл одоо нэг цаг минут тунд нэг ажил гэдэг үг байхгүй ч юм хүсэл эрмэлзлийн юмар нэлээд үр бүтээлтэй юмуд гарах юм болов гэсэн бодол яваалаа. Өөрөө яг хэр аним үзтээ. Би бол лайктер анимчин гэж бас хэлэх хэцүү. Яг үзэж юмудаа ингээд үзэх дуртай л да. Тэгээд нөгөө яг хатны уралдаанаас болоод тэрийг хойш тавьж та дими ингээд цагаа нөхцөж ийн гэдэг бодлоосоос одоо тэгээд айлуулах цагийг зарцуулахгүй яваад ирсэн. Яг нийтлэг нөгөө One Piece Naruto юу гэдэг л үзсэн дээ. Хайку гэдэг волейболын нэг гэдэг. Нийтлэг версээр үзсэн дээ. Би тэгсэн чинь нэг хэдэн жилийн өмнө нэг өөрийгөө амар сугаар мэдэрсэн бохгүй. Яг тэгэхээр би нэг хичээлүүд ингээд боловсруулаад дотроо боловсруулаад ойлгоод хичээл ороо явуулсан. Тэгж жагаад анимнуудыг үзсэн чинь миний нөгөө хичээл дээр амар их ингээд тайлбар болгоод хичээл ороод ингээд байсан зүйлийг бүхэл бүтэн кино болгоод аним болгоод гаргацсан байхгүй. Тэрэн дээрээс тэр зүйлсүүдийг олж хараад ойлгож ухаарах боломжууд байгаа байхгүй. Эсвэл миний дотор тэр ойлголт ухаал байгаа болохоор би илүү тэрийг олж хараад байна. Эсвэл тэд нар энийг ойлгочоо тэрийг бүтээсэн байгаад байна. Ингээл одоо шил ингээл омгшил гээд зүйлийг ингээл дотроо дээцүүдээс зөндөө сонсоод омгшаал ирсэнтэй тэрийг ингээл хичээл дээр орж. Тэгсэн чинь Kingdom гэдэг нэг аним байгаа байхгүй. Тэрэн дээр омгшил дээр бахархал те бүгд бүр ингээд тэрийг бүр нэвчүүд гаргаж байгаа байхгүй бүр ингээд хүнд бүр асартал мэдрүүлээл те. Би зүгээр л энийг ингээд тайлбарлаад ярьж байхад энэ бүхэл бүтэн контент болгоо гаргацсан байна шүү дээ. Йоо би ямар удаан юм бэ те. Би ямар цог байгаа юм бэ те. Би яагаад хурдлахгүй бол гэл. Тэгсэн чинь ингээд чөлөөлт гэдэг зүйлийг ойлгож байгаа чинь Shaman King дээр зөөр нэг залуу амар хүчтэй байж ийснаа нэг хүчгүй залуу ялагдчихдаг байхгүй. Тэгсэн чинь яагаад гэсэн чинь дотор чөлөөлт байхгүй болохоор ялагдчихсан. Тэгээ тэрийг олж харангуйтаа чөлөөлөгдөж амжаагүй байгаа хамгийн их чөлөөлөх хэвээр аав дээр очдөг байхгүй. Тэгсээ чөлөөлчөд гарч ирээд амар хүчтэй болж гарч ирдэг байхгүй. Энэ яг юу болоод байгаа юм бэ те яг. Ингэнгууд чинь ингээд миний айгүй өөрийгөө ингээд тоогоод байсан зүйлсүүдийг бүхэл бүтэн анимуудаар ингээд гаргацсан байнгут би ингээд шокнд ордог. Хамгийн Австрали айлал ингээд сүнсний ертөнцөөр аялж маялж ингээд аялал тэрний талаар сургалт ороод явжсэн чинь гэдгээ Sword Art Online ингээд аним үзчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний очдөг ертөнцүүдийг тэрийг аним болгоод гаргацсан байдаг юм байна. Тэгвэл би бүр ингээд гайхаж байгаа байхгүй. Энэ яг юу болоод энийг зохиож байгаа хүн ирэл биш байна. Тэгээ дээрэс нь эдгээр нь ямар гоё аним болж гарч ирээд байна. Штэ гэдэг мэдрэмжүүдийг одоо хүртэл авдаг. Тэгээд нэг ингээд үлгэрийн кино болгоцсон болохоор яг энэ систем, яг энэ сургалтын арга зүй, яг юм гэдгээрээ бас арай өөр л байх л та. Гэхдээ одоо л надад байхгүй байгаа зүйл тэдэрт байгаад байгаа байхгүй. Хийгээгүй зүйлсүүд те. Би явандаа энэ хичээлүүдээрээ бас яг ингээд гоё аним болгох хэмжээнд ерөөсөө хүүхэд үзээд ойлгодог байх хэмжээнд ингээд тэрийгэ боловсруулна да гэдэг мөрөөдөл бол байдаг. Монголд юу болж исэн талаар ярих юм бол хүн л ярьдгүй болохоос ш би нэрнгээсээ ууг нь бодтой хайдартай уулзаад байгаа байхгүй дотроо бол. Тэр дүнэн худлаа нь хамаагүй шүү дээ. Би өөртөө уулзаад байгаа байхгүй хамгийн гол нь. Тэгээ тэндээс өөрчлөлт үр дүнгууд гараад байгаа байхгүй хамгийн гоё. Хүмүүсийг хэлэх юм бол хүмүүс намайг шоолно шүү дээ тий. Харин тэр анимегийн ертөнцид нөгөө төсөөллийн болон юмнууд нөгөө орон зай хязгаар байхгүй болохоор маш чөлөөтэй боломжтой гарах боломж нь байна л да. Тэр нь манай Монголд энэ юмнууд их гоё, өгдөл юмнууд гоё юм байна. Одоо юу гэдэг
урлаг одоо ингээд нөгөө хамтаад юм гэж шүү дээ Европ. Тэгээ одоо хүү нөгөө шинэ ингээд урсгал бий болгож гаргаж ирсэн болохоор энэ айгүй шинэлэг байж чадж болохоор юм гэж орж байна. Тэрэн шиг одоо Монголд яг анимегийн одоо юу гэх юм одоо анимегийн заавал өвчмөд нэг шинэ ингээд гоё урсгалж гэлэхгүйгээр шинэ гоё контент гаргаж өгдөл тэр түүхэн одоо юу гэдэг юмнууд нь тухчтай тайлтайгаа бүхэнтэй ихтэй гаргуул их хүчтэй тийм нөлөө үзүүлэх юм уу? Тийм их бай болохоор тэр тал руу гоё юм л та. Өөрөө зурдаг юм чинь те. Уг нь боломжууд байна штэ. Тэг боломжууд бол байна. Олон тэрийг ашиглаад маш сайн хичээл төлөвлөлт гаргах үлдээд тах шиг байна. За баярлаа. За Бид нар багш нь ер нь бол уг нь нэг гоё тийм яг аним шиг ертөнцид амьдардаг хүүхэлдэйн кино шиг. Тэгээд юм миний тэг сонирхлыг татаж тийм адал явдалтай тийм гоё сонирхолтой тийм адал явдалтай нэг тийм гоё хүүхэдлэг байдлаар л надаас гарахгүй бол надаас ерөөсөө үүдэл гардаггүй. Заавал тэрэнд би дуурлаж ингээл миний аазааг хөдөлгсөн байж би хөдөлдөг. Тэгэхгүй бол би амар залхуу байхгүй бүр. Зөв. Нэг чин үнээсээ сонирхох шалтгааныг би яг бүр ингээд бүрэн ирж хайгаад яг олсны ард дээр сая хөдөлдөг. Хөвний онцлог байна л тээ. Тэгэхгүй бол нэг тайлбарлагдахгүй байгаа юм руу хөдөлдөггүй. Тэрийг тайлбарлахгүй бол би өөрөө тайлбарлана гэж зүтгэждэг тийм ингээд хэцүү. Зөв. Бас тэр наазгай хөдөлгөх тэр нэг момент хэрэгтэй байна шүү дээ. За баярлалаа харин бүү. За баярлалаа. Өнөө нэг энэ Bella iPad гэсэн юу таагч. Хичээ та. Нэрээ бичиг болохоор. Оюун цэцэгч таныг бодсон. Оюун цэцэгч. За Амар нөө гэж. Амар минь дөө. За энэ дарах болсон шалтгаан гэвэл ер нь дал тухайн хариг нарыг ер нь их сонирхдаг. Тэгээд бас гэр бүл асуудал үүсээ бас манай ахын дүүнэр ер нь дээр үсэн одоо манай хоёр ихтэй дүү ах энэ төр өнгөрөөд. Тэгээ манай гэр бүл ер нь асуудал их үүсэлтэй. Аав маань чифт өнгөрсөн манай хоёртой байх. Ээж ч бас хэлдгээр юм байх. Тэгээд ингээд сүүлд нь нөгөө дүүнэр ингээд өнгөрөөд залууд амар 30 эдтэй ингээд дараалал хоёр дүүнэр өнгөрчихөж байгаа. Тэгээ ах маань дараа нь өнгөрчихөж байгаа. Тэгээ ингээд нөгөө лам хараас одоо хүмүүстээс асуугаар нөгөө өвд дээдс нөгөө луслыг хэлгэн үлжсэн байна. Тэгээд танаа би чи ирчүүдийг ингээд зүгээд байгаа юм байна. Ер нь ирчүүд чинь дуусвал ялгараа гэх тэр юм хорно гэсэн тийм хэлдэг баг. Тэгээд тэрнээс хайдаг. Тэгээд манай дүү лам боддын шашнаар нөгөө 9 жил интервью зураад ирсэн. Тэгээд ирснийхаа дараагаар одоо энэ асуудлыг шийдэхийн тулд тэр нөгөө лусын тэр юм тахлаг аягүй хийдэг байсан. Тэгээд тэрнээс арай айгүй болгоодаа гэдэг хүлмэн арай зогсоодаа гэж бодчих л байтал манай хүүхдүүд дээр янз бүрийн асуудал үүсэх би айчих байхгүй. Яагаад юм одоо надаар оролдоод хэлэх юм бах та гэж бодоод тэгээд ерөөсөн сүнс одоо язгуур сүнс гэж байдгийг нөгөө тархины хакрыг хэлж сонсож байгаа. Тэгээд дараа нь тэр тархины хакраас ширэн гэрэнгийн тэр Наранбаатарын яасан би хүн ба бид гэдэг номыг тэрний тухай мэдэж аваа. Тэрний хүн захиалаад авчруулж уншаад. Тэгээд ер нь язгуур сүнс гэж хүн болгон байдгийг мэдээ. Тэгвэл энэ язгуур сүнсийг сэрэж юм бол ер нь манай бас нэг нь энэ язгуур сүнсийг хэрэгэл өгдөөстэй холбоочих юм бол бас энэ нэг асуудал яачих юм. За одныхаа бас засаад аваад явдаг юм байдгийг гэдгийг бас мэдчих чадчих жаа. Тэгэнгүүтээ эхлээд би нөгөө өөрөө одоо 60 таа байхгүй. Тэгээд 60 настай болохоор би ч одоо ойлгох тухай муутай болчихсон. Ер нь тогтоолт муутай болчихсон. Хүүхдүүдтэй л оруулчих гэж энэ нөгөө ингэ судалж байгаа сэрэн дэрэн подкастуудыг тэгээд дараа нь нөгөө яг ингэж энийг ингэж судалж явсаар байгаа. Нөгөө аюуха дээдсийн 2 подкаст руу орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёрыг сонсч байгаа. Сүүлийнх нь подкаст дээр би яг надад хэлээд байгаа юм шиг нэг хүүхэн хэлээд байсан. Тэр яг надад тасаад байгаа юм шиг би ойлж байгаа байхгүй. Тэгээд тэндээс чиний нэрийг сонсч авч байгаа. Тэгээд тэр нүүдэлчтэй ухаан гэдэг тийм фестивал гэж байна гэдгийг сонсоод тэнгууд ингээ хайгаад тэр нүүдэлчтэй ухаан бүтэлсэн тэр танилцуулга тэр нүүдэлчтэй ухаан гэсэн подкастыг бүгдийг сонссон. Тэгээд бүгдийг сонсчоод ингээ за энэ эднэрлүү нэг хүүхдээ оруулчихвал хүүхдүүд рүүгээ явуулаад байсан хүүхдүүд маань ерөөсөн тоодгүй тэгэнгүүт за өөрөө л ороод идэе даа гэх. Тэгээд орсон. Өөрөө онсон байна уу?
онсон байна. Тэгээд оноод энд чи ороод нөгөө чөлөөлтөөс ахуулаад тэгээд ер нь хичээлээ сонсоод багштайгаа яриад уйлаа л гэсэн байна болчих. Манайхан бүгдээ мэдж байгаа. Одоо ч гэсэн нэлээс дуусаагүй л. Тэгэл уйлж юу яаж чөлөөлтөө нэлээ хийсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ нэг ойлголцсон байсан. Тэрийгээ бас ойлголцоод сайхан болж байгаа. Бас нутгаа их санд байлаа. Би ч Америкт амьдарч байгаа байхгүй. Ажиллаж байгаа 4 5 жилтэй болж байна. Ер нь Монголоо гэсэн сэтгэл айгүйх байдаг. Одоо нөгөө Монголыг одоо уул уурхай тэгэл бас хэрэгжээ уулсаа авах чинь энэ болсон дээр айгүйх хэмсгэлдэг. Яндаа л. Ойлоо одоо ингээ 10 хичээл 20 хичээлүүдийг үзчихлээ. За 20 хичээл үзчихлээ тий. Тэнгууд нөгөө усын асуудал чинь яг яахаар юм шиг санагдаж байна. Одоо тань 20 хичээлтэйгээр л усын одоо хараал мараал одоо тий усын нэхэл мэхлийг одоо юу гэж ойлгож байна? Одоо яамаар болж байна? Тэрийг би одоо нөгөө байгальтайгаа буруу харьцаж ийсэн дүүхтэйс байд юм байна. Тэгэхээр одоо энэ хичээлийг үзснээс хойш нэг одоо нутагтаа очиод аавынхаа одоо нутгажсэн ээжийнхаа нутгажсэн газар дээр очиод тэр орон газрынхаа одоо одоо юу одоо жишээ нь сүнс ирсэн байлаа гэхдээ тэндээс өвдөж байгаа тэнд очиж бас уулзч болох юм байна гэдгийг бас ойлгож авсан л. Тэгэл ер нь нутаг усаан тэнд домод барьдаг ч юм уу ер нь нэг тиймэрхүү юм хийх ёстой байна л гэж би бодож илээ л та одоо. За одоо жишээлбэл хараа Таиландд эсвэл Вьетнамд эсвэл Хятад эсвэл бусад улс оронд те могоо алгах ч юм уу ус мус руу янз бүрийн хийх юм дээр усын хорлол болдоггүй шүү дээ. Зөвхөн монголчуудад болоод байгаа шүү дээ. Яг юунаас болоод нэ гэж бодож байна. Тэр нөгөө манай одоо чинь булгийн ихэн дээр ерөөсөө битгий дээр булгийн ихийг зааруулаад эсвэл тэг юу шанаа мангаар битгий ус утгаад байгаад ер нь ус хэлгэрийн шүү гэж ярьдаг байсан. Тэр болгоноос нөгөө хүн болгоны ухамсарт тийм юм суугдсан болоод бас сэтгэлгээнд нь тийм юм байдгийн болов уу гэж ойлгоод. Бодлоо л та. Тэгэхээр нүүдэлчдэд хартаа юу чухал вэ гэдгийг нүүдэлчд маш сайн мэддэг. Өнөөдөр юу намайг амьд байлгаад байгаа, юу төрүүлсэн гэдэг дээр аав ээж төрүүлсэн, өвөө эмээ үг дээдс төрүүлсэн. Явж хамгийн дээд үг дээдс байгаль байгаа байхгүй. Байгаль. Би агааргүй удахгүй юм шүү. Би усгүй удахгүй юм шүү. Би газар шороогүй бол юу болох юм бэ гэдэг. Тэгвэл юу хамгийн чухал вэ гэдгийг ойлгоцсон ард юм. Тэрийг ойлгоцсон болохоор нэн чигийг газрын одоо харалбар хэсэгт одоо дэлхийн хүүсэн дээр гэдэг шиг амьдардаг ард юм. Энэ хүн төрөлхтнийг бид нар мандаг, амьд байх, сайхан байх, зүв байхыг бид нар манж явж байгаа. Биднээс шалтгаална гэдэг дээр маш өндөр хариуцлагатай байдаг. Тэгээд юу аав ээж вэ гэдэг дээр аав ээжийг хүндлэн, тэгээд байгалыг хүндлэн. Тэгэж гүн үнцгийг хүндлээд хайрлцсан болохоор тэрийг хохирох юмаа өөртөө манжих зардаг. Ихэнх л садгууд одоо тусдаа цаанаас нэг сүнс ирээд байгаа юм шиг мөртлөө тийм биш. Явж бидний үг дээдсүүд өөртөө байдаг. Бидний зарим нэг үг дээдсүүд сайн үйл хийсэн. Би энэ газар нутгийн манад үлдлээ гэд өөртөө үлдсэн байдаг. Эсвэл цаанаас нь одоо ямар нэгэн зүйлсүүдийг тавьсан байдаг. Тэгэнгүүт энэ удам дундаас ч одоо удмын харалтай хүмүүс нөхөд өргөдөөд ирж штэ. Өнөөдөр та байгаль ямар чухлыг ойлгочлаа нүүдэлчтэй ухаантай одоо хичээлд хамрагдсанаар байгаль өөрөө үг дээдсэн байна. Ийм утга учиртай надад ингэдэг юм байна. Ингэж нөлөөлдөг юм байна штэ. Бидний амьсгалах агаар ямар байгаагаас шалтгаалаад бидний сэтгэн бодох чадварууд өөр байдаг юм байна. Бидний ус ямар байгаагаас шалтгаалаад миний сэтгэл санаа өөр байдаг юм байна. Миний газар шороо ямар байгаагаас шалтгаалаад би ямар өвчлүүд болох, ямар байдлаар явах нь бүгд хоорондоо уялдаа хамааралтай байдаг юм байна. Та одоо жишээлбэл сайн 100 өнгөрсөн байгалийн махбод одоо байгалийн задуудыг хураах гал ус агаар газар шорооны махбодуудын зад хураах гэдэг хөтөлбөр тэрвээ хамрагдсан бол бүр нарийн энийг мэдэрнэ. Тэгэд ганцхан хүн энийг мэдрээд ойлгоцсон байхад тэнд ус авдаг гэд хүний хэлмэддгүй ойлгодгоо тийм мунхаг тийм зүйлсүүд байхгүй яг л хүн шиг. Очоод ийм үнцэнтэй ийм чухал өдий хүртэл ингэж хийсэн ойлгодог байхгүй. Тэгээ буцаагаад хохирлоо хэдүүлээ ингээл очоод засал ном биш. Мод тэрэл та. Тэр булгийг хайлаад хамгаалаад нэг хашаа ороо ингээд зөв хашаа ороо барьж л дэлдүү янзын хог навш оруулахгүй те. Өнөөдөр энэ тэнд очоод одоо ус авдагтан нэг тийм хонь эдэшүүс үргийн оронд тэнд байгаа хогийг түүх, тэнд байгаа усын орон зайг хамгаалах, тэнд моддыг зөвөр нь тарих. Энэ ямар ч тахилгаас илүү үнцэнтэй. Бүр цаашлаад ярих юм бол би энэ байгаль гэдэг зүйлийг ойлгосноос хойшоо би усанд хандах хандлага, гэртээ ус гоожуулж явахдаа, аяг тав угааж явахдаа нэг л тийм их гоожод байгаа юм шиг ингээд надад санагдаад байдаг байхгүй. Би байгалыг дэмий үрээд байгаа юм шиг. Миний үг, амьдралд хандах хандлага, өдөр тутамдаа хандах хандлагууд бүгд өөрчлөгдөж эхэлчихэж байгаа. Энэ өөрөө хамгийн том усын засал. Бүхэн хэрвээ ийм сэтгэлгээтэй болчих юм бол
Монголын газар нутаг төдийгүй дэлхийн газар нутаг ямар гоё болох вэ? Тэгэхээр энэ үзэл хандлага дотор чинь байгаа бол таны өөрөө өөрчлөгдөж байгаа зүйлийг таны мэдэж ойлгож ухаарж байгаа чинь хүссэн хүсээгүй удмын чинь тал усын хараалаас чөлөөлөх байхгүй юу? Тэгэд өнөөдөр хардаа дахиад буцаагаад тал усын хараалт хүртэл хоёлоо баярлалаа л да. Тийм үстэй. Ягаад тэгэхээр тийм тохиолдсноор хоёлоо өнөөдөр энэ хичээлүүдийг сонсч шít. Зөвхөн та энэ хичээлийг сонсоод ойлгож ухаарж хахад удмын чинь бүх үгдээс үр хойц одоо байгаа хүмүүст эд эсээр нөлөөлж байгаа. Дээрээс нь та энэ ойлголт хурлуудаа цаашаа түгээн дэлгэрүүлж байгаа. Инхээр бүр илүү олон зүйлсүүдийг аврах боломжийг гаргаж ирж байна хөлөө. Тэгэхээр усын хараалаас хойлоо өшөө илүү гүнзгий чөлөөлөгдөв. Бол ус өөрт ч тусалдаг байхын тулд яах вэ гэхээр та алхам тутамдаа харж эдэлж хэрэгжилж байгаа бүх юмдаас байгалыг мэдэрдэг байгаарай. Байгалгүй нэг ширхэг чинь байхгүй шүү дээ. Ингэж чадах юм бол хоёлоо өвийн удмын усын хараал мараалууд аяндаа гайг болчихно. Хоёлоо яг одоо хийж чадах юм аа л да. Хизээч хоёлоо одоо жишээлбэл дараа жил нутагтаа очно гэдэг дараа жил хийх хүртэл юу болох юм тийм үстэй. Тэгэхээр яг одоо хийж чадах юм аа бид нар байнгын хийж л байх хэрэгтэй. За тэгэхээр их чи тийм байна. За тэгээд хоёлоо амьдрах хугацаа их байна. Ягаад гэвэл бид нар том зориг байна. Чухал зориг байна. Авгаа зориг байна. Үгдээцүүдийн зорилгыг хүртэлчлээ шүү дээ одоо. Тэнгууд зоригтой хүн өгдөггүй гэж байгаа байхгүй. Хүн чин үнэн сэтгэлээсээ ямар нэгэн зүйл зорж явахад тэр эд эстүүд утгатай хугацаанд амьдарч чаддаг. Хүчрхэг эсүүд бий болдог гэж байгаа. Тэгэхээр маш гүн гүнзгий утга учиртай авгаа зоригтой байх тусмаа хүн цаанаасаа эд эснүүднээс ирдэг. Цаанаасаа амьд эрүүл сарвал байгаад байдаг. Би жоохон ингээл одоо жишээлбэл ингээд төрөлхийн нэг баг багтаа уушгины борог хэдтэй төрчихсөн. Тэгээ жоохон юм хамаа хийхгүй ингээд сулбагаа дэрнгууд миний уушиг өвдчихдөг. Ямаа хийнгүүт ийм ашиглааг байх зүгээр болоо л байдаг. За тэгэхээр авгаа зоригтой байгаараа авгаа гэдэг нь тийм амар том гэсэн талаасаа биш. Альва зүйлийг багтаасан гэж байгаа. Хэдий ч нэг зүйлсүүдийг хайрлаж хариуцж чадж байгаа гэдэг нь авгаа гэдэг үгтэй байдаг. Одоо тэгээд хоёлоо одоо нэг усын хараалаасаа нэг айх шаардлагагүй боллоо тийм үү? Тийм ээ. За. За баярлалаа агч. За баярлалаа. Таны нэр чинь Ариун Цэцэг аягүй сайхан болсон. Нэр нь Ариун Цэцэг гэсэн үү? Оюун Цэцэг. За Оюун Цэцэг гэж. За баярлалаа агч. Одоо хаана байгаа гэсэн бэ? Америкт байгаа. Тэгээ би одоо цагаан сарын өмнөх нь Монголд очив. Тэгээд очингуудаа ерөөсөн би ерөөсөө луу жилтэй байхгүй. Энэ жил орж байгаа. Тэгээ энэ луу жилээ дуусгаас өмнө аавынхаа ээжийнхээ нутагт цагаан сараас өмнө очих гэж бодож байгаа. Очингуудаа л ийшээ явцаа гэж бодож байна. Америк айлхтад байгаа. Чикагод. За наад чинь нүүдэлч тэмдэглэлийн төв, нүүдэлч тэмдэглэлийн холбоонууд байгаа. Тийм гэсэн. Одоо 11 сарын 10-нд уулзалт болно гэсэн. Америкт байгаа нүүдэлчтэй байна. Тэр нь манай охин бас нөгөө би энд орсны дараа манай том охин хичээл орсон явж байгаа шүү дээ. Тэгээд охин маань ирнэ ах. Охин маань өөр газар байдаг Атлантад. Тэгээ охин маань ирнэ гэсэн хоёул гарна гэж ярьчихлаа. Та тэгээд өгшөрцөн гэдэг хоошин суугаад байгаа. Залуу юм шиг л одоо дайраа. Өөрийгөө ихтэй голсоо. Тэгэл бас хоёрдугаар хичээлдээ явж байхдаа ч гэсэн би өгдөө жоохон яагаад өөрийгөө бас ерөөсөө би тгийлэхгүй байна да. Болчих ч юм уу гэж бодчихсон чинь яг тэр намайг ботчихад гүн гаргал гэж хичээл арангууд би тэрнийг сонсчихвол за ерөөсөө стого юм байна. Энэ үчиг зүтгээд ерөөсөө тийм хүртэл гурван шигта гурван ингэж авсан байх гэж тэгэл бодсон. Тэгэхээр хамгийн залуу тааш үнд байгаа хүмүүсээсээ заа. Багсныхаа хүүхдийг өөрийнхөө дотор авчирсан байгаа зү. Тэгэл залуу шүү. За баярлалаа. За баярлалаа. За одоо энд байгаа хүмүүсээс дууссан байна. Одоо хоёр сандал аваад нааш суучих. Шаа Жон байна. Жон алдсан юм уу? Эндээ байж байгаа дараа нь эсвэл наа саналаа аваад иш суучих.
сайн байцгаана уу. Нэг бишүүрхэд байна уу? За манай жончин яаж орж ирсэн бэлээ гэдэг шиг. Ямараа. Ямараа явчихсан чинь гэлээ. Яг одоо нөгөө нэг юу хэлсэн л та. Сэтгэл бодол оюун хаасан тэгэл нэг юм юу гэсэд байгаа юм гэдэггүй. Тэг үргэлжийн нэг одоо сүүлийн хэдэн жилээр дээр мэдрэмжэндээ даалгадаад байгаа юм гэдэггүй. Ер нь л хаосарч. Эм орлын тойлд ороод. Чи эм орлын бас нэлээ хүн төнд юм байсан. Манай Чинзаа тэр маань нөгөө найзууд тэгээд найзлаад нэлээд бас олон жил болж байгаа. Тэгээд манай энэ чинь бас эм орохоор бүр гандан тойрч морч юм байна. Бүр гандан тойрч алхаж эм орч баймаар. Шинээр ингээ ганцаараа алхаад юм бодож тойрч алхаж малгай л дээ. Тоолын буурсан сэлж мэлээ. Тэр нөгөө тайвшрах гэдэг үйлдэлүүд те. Тийм дотроос ингээ тэгсэн мөртлөө хоос мөртлөө бас тийм нэг омгшил ч юм уу нэг байгаад. Дотор бас нэг юм байгаад. Тесрэх гэж байгаа юм шиг хизээ хаан тесрэх болно. Тэгээд нөгөө хүн тесэлж гаргаад бас нэлээ болоо. Тэгнээд өөг тесрэн ш тас. Тэгэл яг ялцсны үндсэн тэгээд найзах хичээлд ингээ суусан. Одоо ингээ хоёр шат явсан гоё байгаа. Тэг ерөөдөө тэгээд нөгөө дотор байсан ирэлцэн бас ерөөдөө тайлагдаад ирж байгаа. Тэг намайг бас ажиглаад хүмүүс бас гэрийнхэн чигсээр айгу өөрчлөлт орсон юм. Сая хүртэл ингээ наа одоо нэг тавьчихсан чинь манай гэж бас ямар гоё юм бичил би соёл даа гэсэн. Тэгэхээр ямар ч зэргийн тойронд нь өөрчлөлтүүд нь гараад эхэлсэн байна те. Тэгмүүд нөгөө дотор хүний дотор өөрчлөлт гараад гарахын хэрээр тэнцүү гаднах амьдрал баг багаар өөрчлөлтүүд гарч ирдэг. Тийм. Энэ бас яг тэгж мэддэгдээд л аа. За одоо энэ хичээлүүдээс аль хичээлийг сонгоод одоо нийт хүмүүст одоо ярмаар байна. Ер нь бол бүх хичээл соёлтой холбоотой надад бүгдээрээ л бас айгу гой санагдав. Гэхдээ бас яг сүүлд ингээд одоо саяны нэг хичээлд надад гинт гүн гарвал бас чухал санагдлаа. Ягаад гэвэл бид нар чи өөрсдөө нийлэх монголчууд өөрсдөө Чингис хаан дээр тулгуурлаа. Тэн дээр болчиход. Тэгэхээр тэр онгоч нь хий хоосон гэдэг. Чингис хаан Монгол одоо намайг бас интэг тахад ингээл далайн шинэ он бяцлал ээж хаад монголчууд нөө Чингис хааны зураг Монголиа гэж бодлоо. Би одоо яг ямар учиртай тий тэр чинь хүн мөрөж байхад хажууд Чингис хаан яриад тийм үстэй. Тэгэхээр манайх өөрсдөө юу шүтгэх юм гэдэггүй. За тэгээ юу шүтэж байгаасаа гадна бид юу яаж шүтгэх бас мэддэг. Бас яагаад шүтгэх юм мэддэг. Яагаад шүтгэх бас мэддэг. Яг гүнгээр бол хичээлийг сонгож чинь гэхээр бид нар хаанаас ирсэн хий юм тий. Тэгэхээр бид нар ингээд тэрийг мэдснийхаа үндсэн дээр бид нар ямар учиртай хэний уурсаад хэн болсноо мэдсний үндсэн дээр өнөөдөр амьдрах бодлого сүнсний зорилго гэдэг зүйлээ бас энэ олон үндэстэй олон яснууд бас бид нар юугаар өгөө. Тэрийг бас бид нар илүү тодтогч үлдчихэж яг өнөөдөр Чингис хаан гэдэг зүйл тэр синтетээр суух тэр хүний залан залтал бидний өвд эцэст амиа өргөө явж лээсэн баг. Бид нар зэн дээр түүхийг бүтээгдсэн хүмүүс өөр удам гэдэг бас аюу сайн ойлгоо. Тэгээд энэ янз янзын одоо шин христийн ч бай, буддын ч бай бидний биш үгүй янз янзын тэр шашин болохгүй гэж байдаг л та. Одоо тийм надад бол тэгж боддог. Яг тэр гүн гарвал гэдэг зүйл яг хаанаас үүсэлтэй тэрийг таньж байгаа бол айгүй олон эргэлзээтэй бас тайлбарлах юм байна. Тайлбарлах юм тий. Тэгэхээр нийтлийг л яриад байдаг мөрчлөө одоо бид чинь айгүй том л ярьдэн шүү дээ. Тэр шашин, тэр дэлхийн нийт тэр ингэж хэлсэн мөрчлөө өөртөө энэ амьдарч чаддаг. Нэгнийгаа хүндэлж чаддгүй, ойлгож чаддгүй. Яг энэ бол нэгнийг ойлгож чадахгүйгээс болж энэ чинь бид чөлөөлөх айгүй бол асуудал юм жин. Надад яг анхнаасаа яг үндсэн цэг дээр ихлэ очичоод дараа нь бид нар хоошоо хавал бас илүү өөрчлөлт. Наад зүгтсэн. Хамгийн их одоо нэг жоног энэ хичээлд оруулж ирэх саналыг тавьсан би өөрөө. Тэгээд нэг найзынхаа амьдрал одоо бид нар чи амьдралын асуудал зовлон бэрхшээлүүдээ бүгд л ярьж байгаа шүү дээ. Хоорондоо одоо найзууд юм чи өрөө дэлхээс сэтгэлээ нэг л те. Тэр болгоныг нь сонсохоор би өмнөөс нь ингээл өөр юм тэрэл. Энэ бүгдийг одоо яаж тестдэг байна те? Яаж даван туулдаг байна? Тэгээд алдаа ингээл хохирол юмнууд гарангууд аргагүй шлэгээ бодогдоол ингээл амар хэцүү. Өөрийнх нь дотор байгаа нөөц болцоо, хүч, мэдлэг чадвар, туршлага өөрийнх нь одоо дотор хүнийг нь харахаар ямар их мэдлэг чадварууд байна. Гэхдээ ямар их амьдралд нь асуудал зовлон байна те. Энийг хэрвээ эвтэйхэн зөв ингээд араас нь зөв ингээд шийдчих юм бол цаана байгаа тэр нөөц хүч нь аяндаа гарч ирээд ямар гоё тодорхой гэл. Би нэг найзтай хайлттай болох гэдэг. Нэг хилж үзээл те нэг ингээд өөр янзаар ингээд оролдоол ингээд бөө болж байгаа юм л та. Тэгээд нэг найзууд гэдэг статус одоо найзууд гэдэг харилцаан дээр чинь байхаар чинь ингээд гэгэл мэгэл ч юм уу хичээл мичээл яриад ах чинь ингээд жоохон хэцүү, жоохон төвхтөө. Тэгээд ярьчмаар байдаг үг гэхдээ болохгүй. Гэтэл ойлгоол ямар ч зүйл асуудлуудаа ингээд амтлаад ингээд гарчих юм бол сүүлд нөгөө нэг бас ингээд бөө талын юм суудаар ингээд яана гэл. Тэгмэд яана гэж бодлоо. За яад гэм бэлээ. За одоо юу л болоод болоо дүүрч би ямар ч гэсэн
одоо андтай хайртай би үн чихнээс миний анд юм чинь энэ хүнд хэлхээс аргагүй тэгээ тэрийг сонсоод энэ хүн одоо надаас зайгаа барина уу яа нү энэ хүний сонголт ямар ч гэсэн энэ хүн миний андын хувьд би хэлэх ёстой юм зайлшгүй хэлэх шаардлагатай гэх. Тэгээ найздаа хэлсэн. Тэгээ би нөгөө өмнө нэг хэлжсэн тэгсэн чи тэр үед ингээд алдаг оног үзээд баг үзээгүй шиг барагцсан. Тэгээ дараагийн удаад нь болохоор дахиад ингээд хэлж байгаа юм л да. Тэгээ хамгийн гол нь дээрэс нь чиний дотор байгаа тэр нэг нөөц хүчнүүд чинь ур чадварууд чинь хизээ хайцааны багш одоо тэр энттгэгт байна уу тэр одоо тэр төвдөө нэ бүхнүүдийг нь төгсөө дээрэс нь Монгол домч гэд ямар олон юмнууд байгаад байгаа юм бэ те. Тэнгууд чинь одоо энэ дээрээс энийг ингээд нэмээд ингээд ингэчих юм бол ингээл байж чадчихсан болохоор найз нь санал тавьсан. Тэгээд чамд ойлгохыг ямар ч хизээлвэл гэдэг л байсан. Тэгээд ойлгохыг мэдчихсэн. Тэгээд за цаг нь аяндаа ярих бах та гэд. Тэгээд хичээлүүдийг үзэнгүүд одоо аль хичээлгингүүд одоо бүх хичээлүүд чинь эндээс гүн гаргал гэж байна. А гүн гаргалыг би бас чухалчлаа тий. Яг тэгэхээр бид нар Чингис хаан гэж мэддэг тий. За гадаадд явахаар одоо I Mongolia гэхээр танихгүй. I'm Empire Чингис хаан гингүүд. Оо Чингис хаан. А бид нар зүгээр Чингис хаан гэдэг хүний хизээ хэдэн хонд одоо их Монгол улсыг байгуулад дэлхийг эзэлжсэн гэдгийг мэдхээс эзэлжсэн гэдэг баримт нотлохоо фактуудыг мэдхээс биш. Тэр яаж тэгсийг нь бид нар мэдэхгүй. Тэр хүн одоо сэтгэлгээний үед ямар байсан, зан төлөвийн үед ямар байсан, ямар мэдлэг ур чадвартай байсан, тухайн цаг үед амьдарч ирсэн ард түмний ёс суртахуун ямар байсан болоо тэр их Монгол улс байгуулагдсан. Ганцхан Тэмүүжин лаг байсан болохоор их Монгол улс байгуулагдал дэлхийд төвшдөхгүй шүү дээ. Тэрний цаана яг юу байгаад байгаа юм бэ гэдэг зүйл бол хамгийн чухал. Тэгээ миний эрэл хайгуул бас яг эндээс эхэлж ирсэн. Ажиллаж анзаарсны үндсэн дээрс тэр их Монгол улсаа энд үүх түүхийн цаана байгаа тэр хувтгуунуудыг тэгэл тухайн үед чи яг миний яг анх ингээл бүү болж байгаа чинь хаан хатан болгодог мод дэлгэрсэн байсан шүү дээ ингээл. Өө чи тэрний үр хойдсон байна. Эсвэл чи тэрний хойд өрөө, эсвэл чам дээр тийм хаан хатан лаг хаан хатан залрах юм байна гэл. Дүнг тэр надад ерөөсөө ингээл миний Аз хэл сонирхол хөдлөхгүй байхгүй. Яаж цаана хэн бууж ирэх нь хамаагүй надад боол бууж ирэх нь хамаагүй байхгүй. Эсвэл тэр нь бууж ирэх нь хамаагүй. Гол нь ямар ухаан байгаа юм бэ? Хаан болгодог ухаан нь юу юм бэ? Хүн яавал хаан болд юм бэ? Яавал дэлхийг төвчдөг юм бэ гэдэг тэр нь миний эрэл хайгуулыг одоо сэтлийг төрүүлжсэн болохоос яг тийм хаан болчих гэдэг амбиц надад ерөөсөө байгаагүй. Тэгэхээр яг тэмтэй чи яг ойлгох таарч байна. Одоо тэгээд эргэн тойронд байгаа хүмүүсийг харахаар найс нөхдүүдээ ч юм уу те ингээл ах гэсэн. Ингээл тэр бүлийнхнийгээ харахаар ингээд хэлмээр санагдал яг энэ хичээлийг ингээл яг өвчмөр санагдал. Эсвэл аль нэг хичээлийг ингээд сонгоод өвчмөр санагдаж байгаа үйл явдал тэр болж. Ер нь алхам тутамдлаа. Тэгээд энэ хичээлүүд ерөнхийдөө яг өөрөө ойлгосон яг зөв ойлгосон гэж үзэж байгаа бол зөв энгийн үнийн амьдрал зөв харуулдаг. Шинэ хоёр хүний харилцаан дээр жоохон баргалтаа усцсан нөгөө нэг гомдолт хийсэн байх. Чиний оч хэлүүлээрээ тий. Сэтгэлээ ингэж чи гоё болдог шүү. Хүмүүсийг та одоо юун суугаад байгаа юм гээл сэтгэл судлаас орж байгаа. Фиксинг гэсгэлдэг хүн тааруулаад. Тий тэгэхгүй бол одоо наач өсөө ургуулаа сахтаа болцсон. Тааж бодоо тий. Нүүдэлтэй байсан гэх юм бол төө таа чи бараг бөө юм шүү. Хүмүүс ч яг одоо орчин зарим хүмүүс ч яг юм үзэмжийн харж. Мөн чанар юм биш. Тийм болохоор би үзэмжнээс нь илүү мөн чанар нь илүү тайлбарлаа. Тэр зүр энгийн яриандаа бол тэгвэл илүү гойсон. Би бас яаж чадах гэсэн ингэ тогшоод болохгүй тийгээс ботаник дараа дугаар мэдсэн тийм ашиг бодлоо. Ингэ тайлбар бас ингэ. Тэгээ амьд тайлбартай бас хэлчихсэн. За тэгээд дотор ингэ тэр их ингэ одоо бохимдлахын садлал гансрал гомдол зөндөө олон мэдрэмж хөндлөхлөөр хүний ингэ нэг үг биеийн одоо гар хөлөг ингэ хурдан хөтлөд тэр багтаж авчих. Тэгмээ тэр болгож ингэ линтэн очоод ингэ бизнес тавиал яваад байгаа шүү дээ. Тэгмээ одоо энэ хичээлүүдийг үзчихэд харангууд өөрийгөө ялах мэдрэмж эндээс төрөв. За би өмнө хэрвээ энэ хичээлүүдийг үзээгүй байсан бол би энэ дээр яг төрөлт байсан. Одоо би энэ дээр энийг гонцтой барьж чадлаа. Тэр үед яг ялалтын мэдрэмж бол надад олддог. Би яг сайн өөрийгөө ярьчлаа. Би уг энийг ойлгохгүйсэн бол би яг л цогод байсан. Би яг хуцгүй гэл. Тэгмээ би тэр үеийг төвчээд хумсгалаа тухайд бол ихэд төвчээд тэгээд баг хумсгалаа. Хумсгалаа хурдууд мэддэг болоод байна. За одоо овоо гайг болж байна. За одоо овоо гэж байна гэл тэ. За тэгмээ чинь тэдний ялалтын мэдрэмжүүдийг өөрөө хэрэг авч ирсэн л одоо хичээлүүдийг үзнээс хойш. Ер нь зөндөө ер нь юм билээ. Ахлаад бид нар асуудал гарч ирсэн. Тэгмээ бид тэр тухайд одоо эмоцаар эсвэл дадлаар хандаад. Одоо хичээлийг үзчихээр яг дадлаа бас өөрөө сүүж хэлж байгаа. Өөрөндөө тэмцэл сүүж дадлаа тэ. Өөр машин тавьж нэг юм амаа гарч ирлээ уулзсан суу шахаж орчихсон надад. Бид заадаг ч юм те. Өмнө нь зөв буугач одоо хийе юу гэдэг тэгэл хэрч. Одоо олонгод те яа та баг нэг баг тэнийг өгч байгаа. Оо заа. Хүн гэсэн үг. Би одоо хичээл зооснос айгүй юм. Яг ганц зүйл дээр ингэ дандаа тэсэрдэг байснаас юм байна. Айгүй хийх за одоо шууд дэлхийд домтож хаах юм уу? Амьдралын асуудал юм уу? Амьдралын амьд төсөлтэй. Би байж хэзээ мэдгүй газар тэсэрдэг те. Тэр нь бас нэг тэлхүүр шүү дээ. Яг нэг газар тэсэрдэг. Энэ нь умаа намаа багш маань орж ирсэн одоо зовлон цогроо ууч юм шиг байна шүү дээ. Тэр асуудал гэсэн ууч юм шиг. Тэгэхээр дүүрээ тэн дээр тийм яриад байгаа л тийм байл өөрөө одоо энэ бодлоо гэж юм. Яг би дотор бодох гэсэн. Би ингэж би баг энэ үнийг хийж би баг бүсний орох юм уу? Би доошоо шахаад юм тийм төртэйсэн бодоод тэр. Оо за одоо төсөлтэй яг юу ч хэлээд байхгүй юм шиг за одоо ингэж явах те гэдэг ингэж үлээж. Гэсэн чинь ингээд өөрийнхөө мөнгийг ч юм уу лагаа юм уу чадамжтайгаа юм уу ухаантайгаа ч юм уу эсвэл би илүүдээ лагаа ботлох бол амар амархан гэж байгаа байхгүй. Гэхдээ бууж өгөх гэдэг бол багийн үнээс гардаг хүч гэж байгаа байхгүй. Зандаа хүлээж авах, зандаа дэрэгчний төвчих гэдэг зүйл. Тэгвэл тэр хүч хүн болноос нэг гэж гараад ирдэг. Зандаа дийлэх байсан гэсэн цогтох гэдэг хүч чинь би өөрийгөө ялах шаардлагатай болчих. Тэр
хүний биш өөрийгөө ялах чи ямар хэцүү юм бэ те. Тэгээс нэг багасаа нэг атман байсан юм болохоор гэдэг тийм жоохон төвхтэй. Тэгмээс сүүлийн үед би яг энэ дээр өөрийгөө ялах байгаа даа. Амар юм баяртай бас их урамтай байгаа. Тэгээ сүүлийн бас зарим нэг үед одоо бид цогтон сочкол гэх тэгэхээр миний хүрч чийдэг гэсэн юм. Ерөөлөх таа алтах байж. Тэгмээс цогтоо авах нэг хөдөлгөөн гарч ичэлтэй. Тэгмээс цогтоо гасан гэсэн миний баяртай бас болж шээ. Бас аштай даа тийм. Тэгмээс энэ дээрс юу гарч ичдэг сүүлийн үед ингээд яваад болох болоод ангууд нөгөө бусдыг ялах биш өөрийгөө ялах ямар амар кайфтай байгаа ингээд мэдээд хэлчихэж байгаа юм. Тэгмээс ингээд өөртөө ор мороо би ядаа дахиад өөр том асуудлууд ирсэн чи би энэ юм ингээд өөртөө тооцоолол тийм. Ингээд юу миний одоо жишээлбэл одоо үг үйлдэлүүдийг хурцсахгүй. Миний одоо стилийн хурц олгоод миний өмнө нь байсан заваа юмсууд гарч ирэхгүй. Хэр хэмжээний юм дээр миний тэр хүч болоо гэж тооцоолж байгаа байхгүй. Тэгмээс одоохондоо тооцоологдож байгаа байхгүй. Эцэг нэг өдөр бас ингээл шалгуулсан би. Тэр үед ямар ч гэсэн бэлтгэл байж ингээл өөрийгөө ханаад тэгээд бас айгаад байгаа. Бас яах юм бол тийм. Айдас нэг бас ирээд. Шалгуулсан хүмүүс байна тийм бас. Юу гэсэн бол бас тийм л дээ зарим амар шиг гэдэг зүйлээ бас нэрээ бас бороо танил бас тийм. Одоо надад ч төлөөсөө өмнө Жансунгийн тавьд болдог. Жансунгийн тохиол Жансунгийн мат. Тэр мал лайнес. Тэгэл нэг уурлаарай. Байдыг даад гэдэг. Одоо тэгсэн чинь би зүгээр нэг зүйлээ санаад талаад өөрөө ингээд онгошоо. Огшоо гэдэг нь буруу зүйл байсан. Тэр их чимээ арай өөр зүйл дээ. Бусдад юм ойлгуулж байгаа. Арай юм зүгээр хийх зүйл ажил дээ. Хөрөнгөлцсөн зүйлүүдээ хураацсан байгаа асуудлуудаа цэцгэлтэй зүйл юм. Тэгэхээр одоо нэг бас хичээлд үзэж тэгвэл ямар нэг зүйлээс хатаж ирж байгаа мэдрэмж гаргаж ирдэг. Би болгоод өөрөө тэр нэг дайнаас хөсөн би. Гаргаж ирээд хитэн ч юм байсан. Байдыг даад гэдэг. Дайнаас дахаа гэж дээ. Одоо чиний сэлэм яс миний талаа бүгд гэсэн. Одоо ерөөсөө тийм байх байна. Өөрөө бас арай өөр. Яг ноолол хэлэх манай юм чинь би болоо. Ажил хийдэг байх гэдэг зүйлүүд бас хичээл алдаг байдаг тийм. Тэн дээр бол байх хаусдаг. Тэн дээр бол өөрөө зүгтхгүй айгу ураа авс бод. Яг нэг зэмлэх маяг байна. Одоо би чинь найз надад би бүх амьдралыг чинь мэдж байгаа болохоор за яалч үгүй. За аргагүй дээ. Энэ бол юм зэрэг амжуулж байгаа гэхэд харин хичээл үзээд дундуур нь атахгүй хичээл хэрэгцүүлж байгаа юм хэлцүүлэх юмсуудаа би олцохгүй гэсэн ойлгох байхгүй тийм. Өөгш гэсэн болчихсон. Яг өөгш одоо яагаад одоо ингэж мэдж байгаа нэг найз гингүүд юм. Найз надад ажлыг бүл хөндлөхгүй байгаа гэсэн. Хүмүүс бүр яг ингэ дүгнэ шүү дээ. Энд нэг буруу хандлага гаргаад байна бас бодож байна. А яг хичээлээс гадуурлаа би ингээл ирээл нөгөө усам хаттай нөгөө гомддаг найз нь. Хичээлээ аваад ичдэг байлаа. Тэгэл би өөрийгөө таньсан байж тээ. тий. Зөвхөн нэг хоёр хичээл. Дөрөв махад яриад. Тий. Ус нь манай жан байсан юу? Тэгэхээр яг гоо гадуур ингэж авах хэрэгцээ яа сайн нэг юм дээр ярьж байгаа гэсэн ингэ. Эхлээд хүний асуудлыг асуугаад байгаа бас тий. Тэгвэл өөрөө ингэ яриулж байгаа тэр хүн их босоо зөвж болох гэдэг бас тий. Надаас гэдэг асууж байгаа тий. Нөөд орсаал байсан. Өөр нь одоо хинт ярьж байгаа тий. Өөр найзууд тийм баяр шүү. Намайг зарай өөр гарч байгаа тий. Энэ хүн миний бүх юм мэддэг болоо би ингэж гомцсон тойсон тий болохгүй авах юм ингээл хүүхчиг ярьсан тий. Хичээлээр аваад хэлдэг. Тэгээс амар хүн мэрэгч хэлэхгүй байсан. Хичээлээ босооч байгаа. Зарим найзгаа гал махад таа ингээд зарим шороо зарим нус ингээд би чилдэг өөрөө гараад ирдэг байхгүй. Тэгсэн чинь яг тэрийг өгдөг юм ааш. За тэгсэн чинь одоо түрүүний нэг завгүй гэдэг нэг төрөлөд ярьж байгаа. Зарим ингээд би найзууд гаж хүмүүс мэрэгч байгаа хүмүүсийн хэрэг завгүй. Гэхдээ цаашид тэр хүн завтай байхын тулд уг миний нэмийг олчвол маш их завнууд гарч ирэх байхгүй тэр хүн ууг. Тэгмээ тэр хүн ингээд сэтгэлдээ зовц оюусан зовц биеийн зовц амьдралын зовц гэдэг яваад байдаг. Уг нь энэ зүйлийг ойлгох юм бол тэр завгүй гэдэг байгаа асуудал бишэлүүд нь хурдан шийдэх боломжтой байгаад байдаг. Тэгээд дээрэс нь завгүй гэдэг биеийн завгүй байгаа юм, сэтгэлийн завгүй байгаа юм, оюун санааны завгүй байгаа юм гэдэг ялахгүй. Нэг л амьдралын асуудал нэг ажил гарч бүх юм завгүй болчихдог. Уг нь тэр салгад байх боломжтой. Сэтгэлээрээ нэг өөр зүйлийг мэдээд одоо сайхан нэг юм те. Эсвэл биеэрээ яг ажиллаа хийгээд оюун санаа болохоор өөр зүйл хийгээд яавч за төвлөрч ажил хийх ажил байж болж дээ. Гэдэг шиг бид нар бүх юм дээр зэрэг бүх юм завгүй болчихдог. Уг нь завгүй юм шиг завтаа цаг үед бид нар маш олон. Аач бид нар нэг юмд заавал ингээл олон юмыг олцуулаад ухмал заваад боо. Тэгэл ажиллаа амар ял юм шиг, зовлон юм шиг, амьдралын ингээл амар хүнд дараа юм шиг болж байгаа. Нэг нь тийжвэл окей. Би энийг юу гарах хийх гэдэг л өөрөөс асуучтай зарцгаа уулч. За би нэг биеэр гэж юм. Биеийн шаардлагатай ажил. Эсвэл оюун санааны шаардлагатай ажил. Эсвэл сэтгэлийн шаардлагатай юм. Эсвэл харилцаа юм. Харилцаа байгуулдаг ухамсартай байгаад эндээс юу суучих вэ? Гэх мэтчлэн ухамсартай энийг ялгаж салгах юм бол замнууд маш их гарч ирж хэлдэг. Эсвэл одоо шил ингээд гэтээ хүүхдээ авч байгаа хүмүүстэй амар завгүй гэж бодно. Би бас хүүхдээ хараад байлгаас. Тэгээд би ингээд бас л завгүй ингээд ангирч дүнг. Өө энэ нэг мөнгөчний бэлтгэл аваад үзчихлээ. Энийг суралцах зүйлийг хайгаад үзэлтэй ажиллаад анзаараад. Дүнг ямар их юм байдаг юм бэ? Тэгээд би ингээд нэг за нэг 3-4 жилийн өмнө зан хичээлүүд болчихсон бас ингээд байлгах энэ хэмжээнд бол биш. Тэгэл ингэсэн чинь би өөрийгөө ажилласан чинь би ойр дотны хүмүүстэйгээ жоохон гадна байдаг хүмүүстэй харилцдаг шиг ийдэг биш байгаа гэдэг. Жоохон сүрг. Тэгээд жоохон юм хатуу. Тэгээд жоохон төрмгий. Тэнгууд өө би яглаа ээжтэйгээ ингэж харилцаж би ямар нэгэн багш юм бэ те. Ээжтэйгээ харилцаа өгч яаж юм. Хичээл би яг тийм дээр. За би бүгдээ жоохон ингэж хандаад байна. Бүгдээ би одоо заримдаа ингэж хамаардаж аваад те. Нэг жоохон төгсч аваад те. Өө би энэ үйлдэлээр мэдрүүлэх хүчийг би үгээр яаж мэдрүүлэх вэ? Би өөрөө сэтгэлээр яаж мэдрүүлэх вэ? Ингээд өөрийгөө жоохон ажиллаад гэсэн чинь арай багсаа, арай хомсдоо болоод. Тэгвэл ойр дотны хүмүүс чинь байнга байсаар байгаа. Жоохон нэг төрмгийн хурдан гарчаад байдаг. Нөгөө би ингээд том ингээд гадуур дотор ингээд биш. Миний хамгийн гэрэлтэх шалтгаан газар орон зайнда би хив дээр байж. Илүү хомсдоо байж гэдэг нь хандаад ирсэн бодчих. Өө дүү маань жуулчихд бол хажуу том маань жуулчихд бол ээж маань жуулчихд хатны маань тайлцсан нөөцгөл тэр тусам ингээд ойлголцоод авцаа. Нэг тийм гоё болоод хэлчихэж байгаа байхгүй. Тэгвэл за ямар ч зүгтэн гарч болчих гэсэн. Баггүй шүү. Сэртэй биш. Нэгэндээ сэтгэл сэртэй биш. Тэгээ би биндээ хандах харилцаанууд би өөрчлөх чинь нэг л тийм хүмүүс хатны маань нэг л тийм гоё харилцаад байна. Тэгээ би биндээ нэг тустай болоод хэлчихлээ. Ингэнгүүт чинь за дааш та. Тэгвэл ганцхан хүн өөрөө тодорхой ингээд жоохон өөрчлөнгүүт тэр хүний мэдрэмжээр тэр хүний үг үйлдэл хандлагаар дамжаад сайхан мэдрэмжүүд маш хурдан алддаг. Муухай мэдрэмжүүд маш хурдан алддаг. Эцэг нэмдээ бидний сэтгэл хөдлөл зангууд хамгийн хурдан алддаг зүйл. Өөрхөн ороод ирэх заримдаа нэг тийм хүн дал заримдаа нэг тийм бол хөөрөг хэлдэг. Тэр ороод 7 метр хайлцаач. Оо шууд юм мэдрэмж. Тэр энэ дээр одоо хэрэг чинь. Гэвэл асуудал тэр нь бол арай нэг имэгцтэй бас байгаа. Ээжүүд харьцуулж юм байгаа. Одоо өмнө өдөр нэг байцсан юм. Өөх би одоо ингээд төдний шашны дөрөв Таиланд шашны дөрөв дандаа тийм үстэй уулзаад дандаа мөргөлтэй яг навсан юм. Би гадиш мөрөж үзэг юм байна шүү дээ. Тэнийг одоо яг ингээд хатгаас үг бариад ээж дууж байгаа дөрөв бүлмэт мөрөжсэн. Тийм тэнгууд тэрнээс хойш тэр үед нь хийж ингээд гацлаа өрлөө. Тэгэхээр би яг тэр үед тэгж л бодсон.
Тэгэл ээж мэд залмууд цаахгүй байдлаа заавал тийм. Тэгсэн ингээд өөр хүн ингээд гоё. Би яагаад ээжтэй ингэ самд явах хэрэгтэй нэг юм. Анда тэрнээс хийж бид ажиллаж байдаг ойлгосон. Өнгө бид том хаалт байх болчих. Тэр хоёр хавтал юм ээжтэй ажиллаж. 8 настай хойш гэрээсээ гарчаар аюу хүндий байж дараа нь хамт байхад аюу хэцүү болж байна. Одоо аюу өөр намайг ээж нэг бас дөрөв хөвгтэй. Нөгөөдөөс бас арай өөр намайг үнэлээ. Илүү хайлаад байгаа ч тийм. Миний үеийг сонсдог. Нөгөө сүүлийн талангууд ээж стресс дэлгэнгүүд та надад 50 байна. Яг хөр ажил хөдөлгөөн бүтцний хаа тийм. Ямар битээ дандаа би зарим сонсоод. Өнгөд манай гүйтээ гараад чи хаач байгаа хийж байгаа талбар нэг юм. Ажил гэсэн том штэ таадаг гэж. Ер нь тийм дүүдээс өмнө бол би бол сайхан айгаа муу юм. Тэгээд цаасаар юм гişтэйс мөнгө авчихсан. Тэгээд би 4 уцтал манад байж 5 6 гişтэйг байж байгаа. Очоод гацтаа одоо манай баялаас их мэдсэн л байна. Тийм мөнгө хайж өгөх гэсэн чи би яаж мэдтiin. Манай гэр хүмүүс тийм байна. Гişтэйсээ манад болохоор би одоо асуух зүгээс гэсэн чи манад бас айгаа бохомтой жанаа тэслээс гарч байгаа юм зогцоо. Тэгсэн 50 мөнгө. Тэгээд би өөр юм тавьж сандарч байгаа. Аюунаас л яг нуух юм. Тийм байна яг. Бодож чи тийм. Яг нэг 25 зурсан цааш ингэ сарвсаад идэм лээ. Ингэ би суулцсан. Тэгээд би яг тэр юм мөнгө авдаг юм. Өмнө тэгтойсэн чи. Тийм одоо яа тийм болсон. Лүүзер болсон чи гэж нүүрэн цэцэж чадахгүй. Тэгсэн чи аюун би бүр ингэ даваад. Тэгээд би нэг бодог. Гэсэн төрсөн чинь. Би яг миний бас ахсан бол байсан. Хичээлж босноос хойш би дүүгээ ингэ асуудал байж байгаа юм уу? Ээж ингэ гэдэг юм ерөөсөө тийм. Стресстэй ч юм хэлж байгаа. Дээрээс нэг ойлгож чаддаг болчих. Ойлгож чаддаг. Аян нас дээр ер нь ингэдэг. Дээрээс нь амжилтны ийм юмуд байгаа штэ. Боломж байдвал дүүгээ нэг энийг ойлгоод авчихсан ингээд цэцгсэн гэдэг. Тийм. Одоо ингэ ээж дөрөв ээж тийш явах та ингэ машинтаа хичээлээ тавьчих хажууд дүүрээс ирэл хичээсэн. Чи ээж аваа. Ээж дээр аяг маргал нэг багаас хамт ээж ирэх. Чи ингэж болохгүй тэгж болохгүй жахын одоо том бос ирэх юм тийм. Харин зүгээр тайлбарлах яриад байгаа. Өмнө нь тэгэхээр цод орсныг болно гэлээ. Одоо ч тэгэх болсон. Тэгээд өмнөөс одоо нэг ээж гэдэг яаж хахад би нэг дөнгөж буулж чадаад 10 жил гэсэн. Тэгээд нэг буулж чиж хагас мас гэж болчихлоо тийм. Тэгээд маа нэг залж байгаа дэцүүд маань хамгийн их чамд зүүж хэлж байгаа багшаач зүүж хэлж авчихсан зүг юм ойлгосон. Тэр дэц дээр очиж тэр улаач дээр очиж талхал хэлээ гэдэг. Би ч нэг амар том зайн болсон гэж очиж байгаа шүү дээ. Тэгээд очоод би ч айгүй магтуулах юм бодоод ингээл татсан чинь сайн байна, хичээсэн байна, зүтгэсэн байна. Минийхээ зүрээс бариад авчиж ундаг байна. Тэгэхээр чиний ундаг чинь хажууд ээж дээр чинь хахуул чи яг хин юм бэ гэж байгаа юм надад. Чиний лаг ундаг чинь тэнд байдаг юм бол чиний дээр сайн сайхан байгаа чинь хадгалаад ээж чинь мэддэг. Ээж чинь нүрхэн сусыг юм арай айгүй болох үед чи сайн өөрийгөө сайн арай дээр болж байгаа гэж бодоо. Тэр бүр ирчих гэсэн бохоо. Тэгээд тухайд би тэрийг нэг гэж яах вэ? Яг би ч одоо зарим шүү дээ. Тухайд яг том зарим шүү дээ. Тэгэл тухайд ойлгоогүй бүр дараа нь ингээл ээж жоох хөвдөж чадаад ингээл те аа зүг норж ирэл амьдралыг арай өөрөөр хатдаг болоод ихсний хатдаг чинь нөгөө лаг болчихсон чинь нөгөө лаг гэлж ерөөсөл энэ л биш ээж дээр биш тэгэл ээжтэйгээ харилцаа асуудаа ингээд хүмүүс одоо ярим бодлын өөрөөр хатдаг юм шиг дэмжиж байгаа. Энэ хөтөл одоо би одоо 90 сандаа явцсан юм шиг ээж байгаагүй намайг тэр олон дуулсан секцэнд явах боломжоор хангаагүй зүтгүүлээгүйсэн бол хойно хатчихагүйсэн бол те өнөөдөр би энэ хэмжээнд хичээлд орчих таарав. Бүр ингээд хажууд яг шиг яг ингэж шат гэж ингээд тэрийг туулж ажиллажсэн байгаа надад. Тэгэхээр одоо би одоо яг хийгээд ээжээс аяг хөдөлгөөнтэй. Моминес бас маажиг барьжсэн шүү дээ. Тийм нэг үдцэн бахан байгаад. Тийм байгаад. За одоо тэр нэг юм байна. Одоо нандаа яриулсан. Нандаа санаа авах юм шанаарсан. Окей. Би бас. Просто энэ бодлого гэж байна. Тийм тийм. Яна аа олон юм байна. Ойлж шүү дээ. Подкаст хийж байгаа юм шиг. Юу нацсан шүү дээ. Подкаст зэрэг нэг дуу уусуулсан уу? Сайн. Үгүй зүгээрс. Тэгэхээр гадаад таамаас олох байгаа чинь надаас ингэ санагцаа. Бас нэг төсөл хичээлийг ч бөөнд ингэ тойрон ярьслах бас айгүй амьд гэдэг юм чинь. Тийм шүү дээ. Зэвэн нандаа шүү дээ. Зэвэн нандаа яа. Замаа нандаа манд яаж явж байгаа гэсэн бэ? Ярами түрээ. Би болохоор Итгэвчээр аюул эзээ хоёр бичлэг явуулсан. Ерөөсөө надгүй шүү. Аюул амжилт авчихсан шүү дээ. Танаа гэх чинь. Тэгээд үзчихэд ингээд яриад байгаа юмнууд нь яг ингээд зөндөө хүмүүсээр хэлж байгаа шүү дээ. Тэр болгоно ингээд надад хэлээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлээ. Тэгээд дахиад тэмүүлэлтийн цэцлэл бид яваад орсон чинь багш өөрөө нөгөө техникийн хаагч дээр ялгах гэсэн байж таараад. Тэгээд нэстэ дуусан сонсон. Тэнгүүтээ дахиад ингээд юун дээр Facebook дээр ингээд цэцлэлгээ хаагаад үзсэн чинь сургалттай явж таараад. Тэгээд дахиад сургалтанд бүртгүүлж аз яхад билэгээл тэгэл надад ингээд яваад байсан. Тэгээд заавал мавз надаа экзамен байгаагүй зүгээр яаж юм тэр хичээл надад хэрэгтэй юм шиг мэдрэмж төрүүлж байгаа шүү дээ. Ямар ч хэрэгтэй ч төрөө надад. Хэрэгтэй явж байгаа. Тэгээ ихнийхээ шатнаас хавлаад ихтэй гэвэл өөртөө хамгийн гол яг нөгөө хичээлүүдийг өөртөө болгож яг хүсэн дээрээс булгаад эдгээр дээрээс юм авах юм шиг л гэж бодоод тэмдэглэж хичээж өөрийнхөө хүсэн дээр болгох гэж хичээж яваад яг 10 хичээлд өгсөн. Тийм. 20 хичээл бүрийг юу гэж. Ай мос орсон. 10 хичээл 20 хичээл үүсгэж байгаа. Бас хичээлд байгаа гэдэг үү тийм. Бас зэрэг тасаа. Тэгвэл дата холбоотой явах гэсэн байх. Бас дата холбоотой. Нүд чиглэл болсон байж тээ. Яг хоёр нэг тасаад байгаа шүү дээ. За аль хичээлийг хамгийн их чухалчилж байна? Миний бодлоор хайр хичээлийг чухалчилна. Яг л нөгөө хамгийн үнцэнтэй орчин маань нэг гэр бүл. Би бас гэр бүлийн хандаа хайр систем гэж бодож байгаа үгүйсэн лээ. Тэгээд хайр хичээлээр дэл одоо хөтлөгдөж гэр хүмүүс одоо гэр бүлийн гишүүн болгонтой танилцаж тэднийг илүү сонирхож тэгээд илүү одоо ойлголцдог гэсэн юм уу. Тэгээд ялангуяа ихтэй нэг талсан тэгээд ихтэй бас нэг талсан. Тэгээд аав гэж бас хайр маань илүү өөр тэгээд харах хандлагач гэсэн чадвар. Энэ бол маш том үзүүлэлттэй. Маш том үр дүн юм уу. Тэгээд хайр хичээлээр дэл одоо дамжуулаад яг энэ зүйлийг болчихсон байх юм шиг гоё. Тэгээд нөгөө хайр хичээл маань өөрөө баг ингэ дүрмийн ялгах юм бол хүмүүсийг ойлгож байна. Хаваа чинь ойлгож байна. Тэгээд бүхнийг хайр хичээлээр ойлгох юм бол бүхний одоо зүйн дотор багтаж чадхаа гэж чаддаг шүү дээ. Тэгээд энэ хичээлийг бүсэд өгч юм бол маш олон гэр бүл салалтанд багсаж хор хоорондоо харилцаа бүр хүүхдийн холбоо харилцаа хамаагүй өөрчлөгдсөн гэж бодож байгаа. Тийм учраас яг монголчууд хайр хичээл гэж чухал. Хамгийн түрүүнд одоо хоёр хичээлээс
хүнээс нэг цаг юм бол би шууд хайр гэж хэлж. Тэгээ дээрэс нь бас хувийн амьдралын юм дээр бас нэг хайр бас нэг юм тий. Хайрлаг гэсэн бас нэг ажилтнаа чухал болох бас нэг юм хэлж байна. Хамгийн гол нь ойлгох гэдэг зүйл яг хайрлагдах хайрлах хоёрыг одоо тэнэж штэ тий. Яг нь ойлгож ирж би хайрлагт нь хайрлах гэдэг ойлгож явж байгаа учраас тэр аягүй чухал санагдсан надад. Бүхнийг ойлгож энэ хайрлаг үзүүлдэг хүн дайсан гэдэг байна шүү дээ. Бага хахад одоо хэлдэг үстэй. За нэг дийлгүй бол тэгээ хоёул нэг тал болж байгаа нэг зодж байна. Тэгвэл бидний амьдрал дээр одоо тухайд бол хүүхдүүдийн хувьд бол тэр нэг одоо артман бол асуудал байгаа шүү дээ. Тэгвэл тэр нэг найзтайгаа нийлж байгаа тэрийг бол дийлчих болоод байна шүү дээ. Том болоод ирэнгүүт амьдрал бид асуудал зовлонгууд гараад ирж байна. Тэгвэл хинтээ нэг тал болохоор мэддэг үү? Нэг ээж аавтайгаа нэг л өгөхөд ажил төлөвлөлтөө чиний төлөө амьдрал ингэж явж байгаа тийм. А тэгвэл хамт найз нөхдөд яаж ихээр амьдралын асуудал зовлонгуудаа яриад авчих цаашаа гэхээр ингэ явчихсан тийм. Тэгэхээр хинтээ нэг тал болохоо мэдгүй явж байгаа бид амьдрал дээр ихнэр нөхөр олж авдаг. Гэтэ нэг тал байж чаддаггүй. Амьдрал асуудал зовлонг гэж гараад тэгэхээр хоёул хамтдаа нэг шийдэх биш. Би л шийдэдэг гэж одоо ихнэрлүүгээ ингэ аагаар хаатай. Эсвэл би чинь аагаар дагаад ингэ нөхөр ойлгохгүй байгаа л тийм. Тэгвэл зүгээр амьдралын асуудал зовлонг гэж дээр бид нэг тал болох зүйлс хүмүүс уг нь олон байна. Хамгийн гол би өөрөө л ганцаараа байгаад байна. Яг л би хайлтдаггүй бас ойлгохдаггүй. Бас хүлэн зөвшөөрч чаддаггүйгээсээ болоод амьдралын асуудал зовлон гэж бид ганцаараа. Тэгээд би ганцаараа би л зовоод байна. Би л хамгийн их зовоод ингэ яваад. Тэгэхээр бидний амьдрал уул нь нэг тал болох хүмүүс ямар олон байд юм бэ? Адил одоо сайн нандаас дүүндэн байж тийм. Аав ээж ах дүүндэн байж. Тэгвэл бид нэг ингэ хороод ой ганцаараа байдаг шиг хэмжээд хэлдэг. Хинч надад байхгүй байна гэл. Хаяа нэг найзтай уулзгаад тийм. Хинч надад алга чи байдгүй гэж мөр зөвлөөр гэж ойлгууллаа. Тэгэхээр уг нь бидний амьдрал маш олон нэг тал болох хүмүүс байж таа. Өшөө хэр цаг бүрийн хайлж чадах. Хайцсан бол нэг тал болох хүмүүс байгаад байна. Тэгээд тэгвэл юу ч талхилсан. Яг гол нь хайрын дөрвийг ойлгохгүй учраас өөрийгөө ойлгох гэж хичээдэг. Тэгээд тэрхүү өөрийгөө ойлгох гэдэг тэр хүний үн цэнтэй ямиг доош нь хичээж ирэл тээ. Наад чи юу юм гээд. Тэгэл эсрэг татаж хэлдэг байгаа байхгүй. Хийж чадаад тэр нэг татаж айгүй гоё. Ялангуяа ихтэй төвчтэй чинь би юу дандаа их хичээдэг гэсэн юм. Тэгэл нөгөө яг сонирхоод байгаа зүйлийг бас аваашаадаг. Наад чи нэг хэрэгтэй юм гээд. Хамгийн үн өөрийнх нь хувьд дээгүр үлдэх зүйлийг би шууд хичээдэг юм. Тэрний эсрэг хайлт төгсөд ани намайг ойлгох гэж байгаа юм гэж зүйл рүү авчиж байгаа учраас. Тэгсэн чинь ани ойлгосон ч юм уу. Ойлгож ирсэн чинь ингээд илүү өөрийгөө одоо нээгээд тэгээ илүү байж чинь нөгөө би биеийн сонирхлыг мэддэг болоод төрлийн зөвшөөрөл гэх юм уу. Нэг тийм идүү татналаг тийм үү. Одоо би нандаа хэрэг ойлгоогүй байсан бол би одоо дүүч нандаа хэрэг ойлгоогүй байсан бол би хаа нэгэн газар уулна. Хаа нэгэн газар би бүхэнд эсвэл би бурхан хүнд асуулт зовлон баяр. Эсвэл би хэнийг зөвхөж ав. Эсвэл би хэнийг хаа нэгэн газар тасаж ав. Эсвэл би илүү одоо жишээлбэл эхний хүүхдүүд гэж юм уу? Асуудалтай болж эхэлнэ. Эсвэл би тоглоом донд, наадын донд. Эсвэл би мөрөдөд тоглоом донд. Тэгэхээр түн баялаа гэж байхгүй. Тэгэхээр одоохондоо түн баялаа ойлгох гэдэг. Гэтэ заавал тэрийг өөрчн ингээд ойлгоод баялаа гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ганц хүн хэнийг чин сэтгэлээсээ сонсоод тэгээд ойлгоод хайлтсан байхад тэр хүний амьдрал маш том өөрчлөлт гаргадаг байхгүй. Энийг бол би маш олон хүмүүст одоо анзаарч байсан. Одоо жишээлбэл аюухад идсэн ингээл өөр хүмүүстэй яаж бусад хүмүүс яагаад өөртөө хэлж байгаа юм шиг санагдаад байгаа гэхээр ер нь амьдралын зам зөв тогтлын 4 журам тоглоомын 4. Дээрээс нь жинхнээсээ тэр хүнийг ойлгоход амьдрал бүх юм л адилхан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг жинхнээсээ сонсож, жинхнээсээ тэр хүнийг гэж болохоор бусад хүмүүс хүртэл яг өөртөө хэлж байгаа юм шиг санагдаад байна. Тэр нэг хайр байгаа бол тэрийг сонсож байгаа бүх хүмүүст хүлцэн. Тэгэхээр аюухад идсэн нэг тийм гоё юм байна шүү дээ. Нэг өвөө шиг санагдсан юм. Тэгэл зарим нэг ярьсан юмнуудыг сонсож ойлгох юм уу, огших юм уу тийм ч юм. Бид бас одоо тэр үгдээс байх шүү дээ. Яг тийм гоё үгдээс тэгэл анги одоо магтуу хажууд юм таны дотор одоо дахин сонсож үйлчилж магадгүй байхгүй. Тэгэхээр бас нэг тийм бид бахархах, омгших, суралцах ерөөс бидний дотор байгаад байна. Энэ өөрийгөө сонсдоггүй болохоор юу цаана байгаа нэг үгдээс үцээс сонсдог. За тэгвэл аль одоо жишээлбэл энэ хайр гэдэг жилээр бүгд цаадлах хэрэгтэй байна. Тийм, бусад хүмүүс тийм. Ялангуяа нэг хайрын дөрмийг ойлгох юм бол би нөгөө ганцхан манай гэр бүл чихгүй бүр ингээд маш олон бүр ингээд хийдэг байгаа. Маш олон гэр бүл бүтэн байх боломжтой. Тийм тэгээд нөгөө хамгийн гол нь ойлгох хийх гэж маш том зүйл юм л дээ. Энийг талуулаад хэлчих чинь. Тэгээд би чинь одоо маш хүч их мэдэмж харах. За одоо ч одоо өөр Монгол зам хамт гадагш багшаад хэлж байгаа хүмүүс тэр боломжтой болгож байгаа. Хамт өөр Монгол явж байгаа болж чинь хамт Герман, Европуудаар явж, хамт Америк явж байгаа чинь. Нэр чинь явуулсан хоёлаа өөр Монгол явж байгаа юм. За дээрээс манай багшаад хэлж байгаа багш нараас дахиад байна. За тэгмүүд тэн дээр хайр гэсэн зүйл хэлдэг. Одоо ямаас очтой. За тэгээд за тэгмүүд одоо хэлдэг байгаа гэж аваад очиж байгаа шүү дээ. Тэнд хорон сугсан яагаад үргэлж сонсно гэж. Миний гол нь нэг хайрын дөрвөн гэдэг зүйлийг би тэднэрт авирч учраас бүрэн одоо гэр бүлийн авч явах би биний хагтан одоо бүрэн ойлгох тэр гол зүйлийг өгч авч намайг сонсон. Аа Монголоос өөрлөө очиж ингэж өөр монголчуудаас хайлаад байгаа. Хамгийн гол зүйлийг авч байгаа шүү дээ. Бас хайлж байгаа болохоор очиод хүмүүс юм мэдээс ойлгуулаасаа. Яг зүсээ аваад явуулсан. Одоо яг очсон байна гэж одоо тэнгуү чи гид хайр гэсэн зүйл нэлээд аваад том сэдвчтэй юм маш хүч үүтэй. Тэгмүүд бид нар яагаад яг чамайг сонсох юм бэ гэж чамайг бид нар танихгүй тийм. Яагаад хүлэн зөвшөөрөөгүй. Яаж тэр хүлэн зөвшөөрөлтийг юм уусах яаж тэр л орох юм. Яг чинь хичээлээ гэх. дотроо тийм хайр мэдрэмж агсан. Хайр мэдрэмж агсан. Яа зав. Тийм тийм хайр мэдрэмж зүгээр агуулдаг. Нэг бас бүхний хайр одоо хайр гэсэн тийм мэдрэмжтэй л ч юм. За хайр гэсэн мэдрэмжтэй очив. Хайр дүн чи аяга хэрэгжмээр байхгүй. Надад ойлгон. Сонирхон. Ажил анзаарна. Яг атангис бодож чинь одоо яг яаж авах юм гээд байна шүү дээ. Тэгэхээр хизээ хайр гэдэг сэдв ч юм уу одоо тэр хүмүүст хамаатай болж эхлэх вэ гэхээр тэр хүмүүсийн асуудал, бэрхшээл, зовлон, хүсэл, мөрөөдөл, зорилгоудаа уйж өгснөөр сайн хайр гэдэг сэдв чинь. Тэгмээ очоод шууд гинт хойлоо одоо зүүн бэлтгэж гэдэг асуудал зовлон мөрөөдөл мэдгүй шүү дээ. Тэгэхээр нийтийн асуудал хүн болно адилхан. Нийтийн зовлон хүн болно адилхан. Тэр би сайн тавч хэлсэн чинь тэднийг хайлаад байгаа болоо. Тэднийг хайлаад байгаа болоо чи нөө тэднийг асуудалтай бүгд сонирхоод болоо. Тэд хичээлээ орох гэж байна. Тэр хүмүүс өөрсдөө нэг хүмүүс сонирхоод гэж болоо. Чиний хичээлийг сонсноо. Одоо хүмүүс очоод авчнаа гэсэн. Одоо дахиад өөр нэг хичээл болж байна. Асууж, уудлах, хэрэгцүүлэх тунгаах гэдэг. Асуудал хэрэгцүүлэх тунгаах гэдэг хичээлийг бусдаар яаж авах вэ гэхээр асуу. За өнөөдөр ямар ч байсан та бүгд өөрсдөө өөрчлөлт зүг болох гэдэг. За мөнгөлийн сэтгэл гайхамшиг багш. Намайг бол нэг зарж байгаа гэдэг. Би өнөөдөр энэ сэдвээр ярих гэж байна. Тэгээд танаас яг ямар асуудал байна. Эднийг шийдмээр нь хамт ямар хүсмөрөл асуу буудлаа. Хүний дотор асууж уудлаар хэрэгцүүлэх шууд үүсгэх. Тунгаахыг шууд үүсгэх. Хаана ямар байгаа юм. Тэгээд ямар болох байгаа юм гэдгийг харуулна. Тэгмүүд тэр асуудлыг одоо хоёул ярих гэдэг хичээл яаж холбох вэ? Тэр яаж хоёул яг тэр акшн холбох гэдэг торон мэдэмж байж иж сая тэдний дотор орно. Харин өндөр тэр асуудлыг өндөр акшн байж аваад, акшн байж аваад тийм.
За тэгэхээр тийм байх нь юм. Яг бод та гэдэг чинь хэрэгжмээр байхгүй юм. Ингээд энэ дот амираа тийм. Ягс хайх гот шүлжиж байна. За тийм манайхан өөрөөсөндөө одоо багшаас асуусан сэдвүүд байгаа шүү дээ. Яг ямар сэдвэр дэлхийн нийтэд монголчуудаа одоо жишээлбэл ойлгох тухайлыг өгмөр байна. Аль сэдвийг аль хичээлийг сонгоо. Тэр хичээлээ сая бүгд хэлсэн шүү дээ. Сонгосон хичээлээ энэ нэг жилийн хугацаа бол нэлээд овоо болчихсон шүү дээ. Тэгэхээр адаглаад хамгийн холдоо нэг жилийн хугацааны дотор за гүн маркетинг 10 хүнд яриараа заавал зэрэг биш мах ямар ч 10 хүнд ойлгуулж чадаараа тийм зорилгыг өөрсдийнхөө дотор тавиараа. Тэгвэл та нэг хичээлээ илүү ойлгохын тулд багш тийм одоо шийдвэр өгсөн. Тэр хичээлээ илүү ойлгох шаардлагатай болно. За би жишээлбэл тэрний бүгд эсвэл тэрний найзтай энэ сэдвээр би одоо яриа л да. Тэгвэл яг үнийг төсөөлтөөр яриараа. Тэр тусам хэдий чиний олон талтамжтай төдий чиний хичээл чинь өөрөө чинь дотор суугаад байна. Яг тэр хичээлийг өгөхийн тулд тэр хүнийг ойлгох, хайл, амьдралыг тань сонирх нь ингээд юм гот чинь за ингээд бол би энэ асуудалтай нэгж болох, өсмөр зорилготой нэгж болох. Ингэж. За ингэж байж идвэл ингэж нэг хүгүй байгаа тэр үнцэн ойлголт тоолоод маань илүү их өөрт ойлгогдчихж надаас ойлгоод тэр хүн авчихна. Тэр одооноос бэлтгэлээ базаагаарай. 10 хүн ярих зүйл чинь жилийн хугацаанд бараг дор хаяж нэг 100 удаа төсөөлт дотор чинь яригдсан байх баг. Тэгэхээр дэмий юм одоо унтахын хааны төлөв дэмий юм бодоо санаа зовоол түмэн юм бодож хооронд зорилготой бодохыг эрх зүйлийг тунгаалт гэдэг байгаа шүү дээ. Зорилготой бодохыг. Ямар нэгэн зорилготой унтах цагаа хүртэл тийм атлеттай өнгөрөөл та тийм. Тэгмээд үнэхээр гүн төгрөөд тэгж чадах юм бол зүүдэнд чинь яг тэр хичээл ордог байхгүй зүүдэнд хичээл ордог. Тэгээ бүр тэн дээрээс юм ойлгох гэж бодлоо. Тэгэхээр бид унтах цаг хүртэл маань үнцэнтэй. За бид л асуулт болоо хэдүүлээ подкаст гоё болоо шүү дээ. Наруу жил нэг ингээд одоо подкаст ингээ хооронд ярьцгааж шүү дээ. Айгаа. Одоо сонсчихсан аа гэж хоолой.